За сайн бацхан Норг подкастын 2 дахь дугаараар медиа аналист, факт чекер, тэгээ факт чекинг маань үүсгэн байгуулагч Тамирах ирсэн байна. Тэгээ танд өдрийн мэнд. Өдрийн мэнд. Орой мэнд, өглөөний мэнд, бүхлүүийн мэнд. За ер нь зарим хүмүүс бол сүүлийн үед нүүдэл шийдэл дээрээс харсан байх. Нүүдэл шийдлийн сүүлийн хэдэн үйлрэл хөтөлсөн бэ? Тэгчээд хэд 3 4 үйлрэл хөтөлсөн. 3 4 үйлрэл хөтөлсөн баг тий. Тэгээд ерөнхийдөө бол мэдээлэл медиа салбарын бол андахгүй тэгэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа. Гэхдээ өөрийгөө сэтгүүлч биш гэдэг байгаа. Тийм хүн энд сууж байна. Тэгээд ер нь та өөрийгөө бас танилцуулбал тий. Ер нь багнаас хаанаас өв тэгээд хаан сургууль төгсөв тий. Ер нь бүр баг наснаас хаваад тий. Ер нь өөрийгөө бас нэлийн бэкграундтай нь юутай ярих гэж байна. За багнаас өссөн гэвэл би чинь одоо бүр юу штэ. Төрсөн нь бол одоо энэ 52 дугаар сургуулийн 19 дугаар хараад тэр хавьд өсөөд одоо өстө нэг богдуулын буг мугчин тэргээр бэлчдэг байсан үе. Тэр хавьд нь байшин байхгүй урагшаа харахаар одоо энэ удирдлагын академи богдын музей хоёр ч л сүндэрлж харагддаг байсан тийм үе. Яг өссөн бол Ялтын хард одоогор бол Тэнгис кино театр тий. Ялтын хард 5 дугаар хараалт 6 дугаар хараалт өссөн. Тэгээд 11 дугаар сургуулийг төгссөн. Дараа нь яг 11 дугаар сургуулаа төгсчөөд Гитэмист 2 жил сурсан уу. Тэгээд тэндээсээ Япон яваад. Тэгээ Японд болохоор масс коммуникашн гэдэг. Ер нь бол Японых гэхдээ масс коммуникашн медиа суурьтай байдаг. Тэгээд медиа суурьтай хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцаа гэх юм уу да. Тим мэрэгчлэр төгсөөд тэгэл энэ Монголд буцаж ирчээд ерөөсөө энэ хэвлэл мэдээллийн салбарт л ажиллаж байгаа. Монголд ирээд ер нь юу хийв? Ямар ажлууд руу оров? Тэгээд хэвлэл мэдээллийн салбар руу Монголд яг орж ирээд ажилласан. Би яг уу эхлээд бол нөгөө тэндээ масс коммуникашн илүү одоо олон нийтийн харилцаа PR тал руугаа. Тэгээд ер нь тэр талаар ажиллах гэж байгаад тэгээд яг уу ингээл медиа салбарч бас сонирхолтой санагдаал ингээл явж исэн. Тэгээд би ч нөгөө сургууль масс коммуникашн сонгосон. Тэгээд ер нь жоохон хэвлэл мэдээлэл бас жоохон сонирхолтой санагдаад явцсан юм а. Явцын донд. Би ч сургуулийнхаа реклам Японд сургуулийнхаа рекламд тоглоод тэгээд тэр реклам хийж байгаа процессыг ингээ хараад ерөөсөө тэр чинь 15 секундын 2 хувилбартай 15-25 секундын 2 хувилбартайг бүтэн өдөр чинь зураг авалт хийгээл те. Гал будаж мутаал. Айгу сонирхолтой санагдаал. Тэгээд дараа нь тэр нөгөө төгсөх үед бид нар чинь би нөгөө диплом хамгаалах бүтээл хийх эсвэл нөгөө репорт бичих гэдэг нэг хоёр байдаг байсан. Тэгээ би бүтээл хийхийг нь сонгоод нэг 10 минутын нэг баримт кино биш баримтад нэвтрүүлэг одоо хэлхэж ичмээр одоо юу гэх юм бэ нэг 10 гаруй минутын нэг тийм докюментари видео л гэх юм уу да. Тим хийгээд ангийнх хоёр Японтой. Манай тэр Хирошимад би Хирошимад байсан. Манай Хирошимад өмнө нь Монголд 41-ээс 45 оны хооронд Монголд хоригдож исэн Япон өвгөн байдаг байсан. Аюусаа монгол хэлтэй. Тэгээ одоо энэ засгийн газрын ордон гадаад яам энтри чинь барилцсан өвгөн байхгүй. Тэгээ тэр үедээ орчуулгын тэрж исэн. Тэгээ тэр өвгөнийг гэрт нь би яг ингээд очиод бүр анх 2006 онд гэрт нь очиход гэр нь яг юм монгол музей шиг битүү монгол юмнуудтай. Тэгээ тийм өвөө. Тэгээ тэр өвөөд айгүй их юм дотн олчоо. Тэгээ тэр өвгөний яриа айгүй сонирхолтой яриануд үйдэг гэсэн. Тэгээ тэр өвгөнийг ер нь нэг юм дүрсэнд үлдээх юмсан гэж бодоод яваад идэг гэсэн. Тэгээ тэр нөгөө сургууль төгсөх үеэрээ дипломын ажлаа тэр өвгөнийг ашиглаад одоо YouTube дуган байдгийг би өөрөө үзэхээс ч хичээд идэв. Тэр тийм нэг тийм богино өөрөө камер хийчихвэ тий. Тийм. Тэгээд тэр чинь гэхдээ бас төгсхийн өмнө бүх Японы видео фестивалд шангал мангал авсан үе. Зөө. Тий. Хүнд хилдэггүй хичээд хилдэгүүлэхээс биш өөрийгөө харахаар хичээд идэв. Одоо ойрд үзээгүй ер нь үзвэл одоо гайгүйж магадгүй. Сонирхолтой угаасаа түүхэн амар сонирхолтой дуртай юм байна тий. Тэр үед чинь их сонь юм ярьдгийн хоригдож байхад ерөөсөө ихний өвөл нь баг хідэн Японууд нь ч үлээ өвлөө авчаад агуу нас барсан юм чанга байсан гэл. Тэгэл нөхөр багада өвөр Монголд тэр ах мах нь бизнес хийдэг байсан. Тэгээд
тэр чин тент нөгөө бизнес хэрэгч биш өөрхий тэгж явж байгаа нөгөө хомрохонд нь баахын баригдахтан цуг баригдцсан. Тэгээ Монголд ачигдаад ирсэн. Тэгээ Монгол хэлтэй юм биш ер нь лайн хийгээгүй өөрхий. Тэгээд Монголд ирэнгүүтээ нөгөө орчуулагч хийгээд тэгээ орчуулагч хийжсэн болохоор дарга нарт ер нь их тоогдоод тэгээд сонирхолтой юм айгүй хэрэг Монгол дарга нар их сайхан харьцдаг байсан. Тэр хавийн айлын ойрхон одоо тэр ч одоо шорон л гэсэн үг шүү дээ ер нь байж байгаа газар нь. Тэрнийхэн тэр эргэн тойронд байдаг Монгол одоо афганаар гэх юм уу эмгтээчүүдийн тэр данхтай цаймаа барьж ирээд ингээ өгч цаймаа өгдөг байсан юм. Тэгээд гоё юм ярьдгийн. Тэгээд тэр өгний чинь тэр одоо амьдрал их наашаа 10 минут нь л та нэг тийм богинохон тийм баримтад одоо видео л гэх юм да тийм хийжсэн. Тэгэл ерөнхийдөө энэ медиа гэдэг юм ер нь жоохон сонирхолтой санагдал. Тэгэл ирчээд би чинь хамгийн эхлээд хэвлэлийн хүрээлэн гэдэг газар айгу сонирхолтой санагдаад тэгээ хэвлэлийн хүрээлэн гэдэг газар ажилд ороод тэгээ тэнд болохоор сэтгүүлчдэд сургалт хийдэг, судалгаа энтер хийдэг. Ерөнхийдөө тийм байгууллага. Тэгээ тэр явцын донд сургалтын албаныхын дараагаар ажиллаж байгаад тэгээд тэндээсээ одоо бие даасан гэх юм уу, салан тус гарсан гэх юм уу. Тусдаа тэгээ байгуулаад тэгээ манайх одоо бол жишээ нь яг медиа салбарт үндсэндээ сургалт судалгаа хийдэг гэсэн үг. Байгууллага шин нэрэн дээр ерөн сурвалжлах сэтгэл зүй гэдэг үг явж байгаа шүү дээ. Тийм. Тэгэнгүүт ер нь за хоёлаа ерөн сурвалжлах сэтгэл рүү дараа нь орно. Гэхдээ таны профайл дээрээс харангуй сэтгүүлч биш гэцээс ах. Ингээд медиа аналист, факт чекер, сэтгүүлч биш гэцээс ах. Тэр яагаад юм? Ерөн сэтгүүлч гэж хин юм. Наач айгуу гэхдээ зөв асуулт. Яагаад тэгэхээр сэтгүүлч гэж одоо бид нар ер нь бид нар сэтгүүлч гэж хин сэтгүүл зөв гэж юу юм? Хэвлэл мэдээллийн байгууллага гэж юу юм ингээд зөвхөн миний энэ бодол шүү. Төөрөгдөлд орцсон байгаад идэг. Зурагтаар гарч байгаа хүн болгоныг сэтгүүлч гэж бодоод тэгээ сэтгүүлчээс хүсэх юм а тэр зурагтаар гарч байгаа хүн болгоноос хүсгээд байдаг те. Тэгэнгүүт одоо жишээ ер нь сэтгүүлч гэж хинбэ гэхээр яг сэтгүүл зүйн ажил хийж байгаа хүн гэдэг ингээд онлын хувьд л хэлж байна л та. Манайд бол ялангуяа ингээд сэтгүүл зүгээр төгссөн хүнийг сэтгүүл зүгээрч гэдэг юм уу сэтгүүлчийн мэргэжлэр төгссөн хүнийг сэтгүүлч гэж нэрлээд идэг. Тэгэнгүүтээ сэтгүүлчийн дипломгүй бол сэтгүүлч биш гэдээ бас би нэгэ гадуурах гэдэг. Гэтэл сэтгүүлч гэдэг бол яг үнэндээ дипломоор хэмжигдэх ажил ерөөсөө биш. Дипломтой байна уу, дипломгүй байна уу? Зүгээр яг үнэндээ сэтгүүлч гэдэг диплом ер нь би лав энэ Монголоос өөр газар би ч нэг сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ одоо Японч гэдэг юм уу эсвэл энэ Европ тал руу ч гэсэн яг одоо журналист гэдэг мэргэжлэр төгсөгдөг сургууль гэж ер нь байхгүй шүү дээ. Монголд сэтгүүлч гэдэг мэргэжлэр төгсгöd идэв. Яагаад тэгэхээр хэвлэн нийтлэг эрхчлөө гэдэг бол үжил бодлыг илэрхийлэх эрхчлөө энэ хоёр энэ чинь үндсэн хуулиар хамгаалагдсан. Зүгээр л хүн энэ усад амьдарч одоо бид нэг арчсан усад амьдарч байна те. Ер нь альва арчсан нийгэмд амьдарч байгаа хүн бол сэтгүүлч хийхийн тулд дипломтой байх албагүй байхгүй. Хэрвээ чи багш хийх гэж байгаа бол чи хуульч хийх гэж байгаа бол чи эмч хийх гэж байгаа бол ч гэдэг юм уу те. Там диплом хэрэгтэй. Чи тэр тухайн одоо улсаас нь гэдэг юм уу одоо тэр холбогдох байгууллагуудаас нь гаргасан баталсан тэр шалгалт ч гэдэг юм уу лиценз ч гэдэг юм уу тэр эрхийг авах тийм үүрэгтэй. Тэгжиж багш ч юм уу эмч ч юм уу те хуульч ч юм уу бол сэтгүүлч бол тийм байхгүй. Сэтгүүлчийг хэн ч хийж болно. Үнэндээ. Тэгээд тэр утгаараа би за дээр нь тэгээ би нөгөө нүүдэл шийдэл телевизийн нэвтрүүлэг энэ төр хөтлөж ийсэн. За тэгээд хэвлэл мэдээллийн салбарт ингээл судалгаа сургалт хийгээл ингээл энэ салбарт ингээл явал тэгээ би эндээс хамгийн тэгээ үзэгч талаасаа ч гэсэн харахад энэ нэг сэтгүүлч гэж хийн гэдэг юм ерөөсөө ингээд ойлгомжгүй болоо. Тэн дээр би зүгээр өөрөөр жишээлбэл сэтгүүлч биш гэж айгүй ингэж ялгаж харуулах хичээд. Жишээ нь нүүдэл шийдэл нэвтрүүлэг. Яг хав зарим хүмүүс үгүй нүүдэл шийдлийн хөтлөгч сэтгүүлч гэж хэлж болох л байх. Гэхдээ би бол нүүдэл шийдлийн ард жишээлбэл сэтгүүлч нар ажиллаж байгаа. Ямар хүн одоо жишээ нь за сэдв ингээ хүмүүс байлаа те. Сэдвээ тогтлоо тэн дээр одоо ашиглагдах статистик тоо баримт тэр асуудалтай холбоотой өмнөх хойд гарсан мэдээллүүд одоо юу гэдэг сэтгүүлчийн судалгааны сэтгүүлчийн хийдэг ажлууд байна шүү дээ. Эсвэл дундуур нь яваад одоо жишээ нь нүүдэл шийдэл нэвтрүүлгийн эхлэх хэсэг дээр нь сурвалжлага энэ төр явж идэг те. Тухайн сэдвтэй холбоотой тиймэрхүү асуултыг годамжаас очиод асуух ч гэдэг юм уу ингээд ийм сэтгүүлчийн ажлууд тэр сэтгүүлч ажилдаг. Би бол зүгээр нэг мөхтлөгч
тэнд зүгээр модератор. Тэнд яаж байгаа вэ гэхээр би мэдээж тухайн асуудлыг судална. Тэгээд тэр зочид дээр мэдээ санал мандал оруулна л да. Сэдв энэ төрөг. Тэгэхдээ тэнд байгаа хүмүүс дээр тэр өмнө хийсэн судалгааны юмнуудыг аваад тэгээд тэр дундаас нь ингээд дунд нь тэр модератор л хийж байгаа байхгүй. Тэ? Тэрнээс биш яг сэтгүүлч ажил гэхээр бас хэцүү. Жишээлбэл тийм учраас жишээ нь гадны янз бүрийн ток шоунууд байдаг те. Хөтлөгчнөөс сэтгүүлч байхад сэтгүүлч юу байдаггүй шүү дээ. Тийм шүү дээ. Байхгүй. Тэгэхээр энэ сэтгүүлч гэж хийн, сурвалжлагч гэж хийн гэдэг бид нар дахиад бодоод тэгээд хинээс юу шаардах уу гэдгийг иргэд мэдэх. Эн чинь өөрөө медиа литерасигийн буюу мэдээлэлтэй харилцах суурь боловсролын бас нэг чухал хэсэг байхгүй юу? Дараагийн нэг чухал зүйл. Хэвлэл мэдээлэл. Сэтгүүл зүй. Бид нар ингээд сэтгүүл зүй, сүрлээ, сэтгүүл зүй одоо соён гэгэрүүлэхгүй байна маань энэ сэтгүүлч санаж байна би одоо хэнийг нь санахгүй байна. Манай л нэг улс төрчдөө нэг сэтгүүлчийг чи одоо дандаа юм муухай юм асууж явах юм эсвэл дандаа юм хар юм асууж явах юм та нар чинь соён гэгэрүүлэх ёстой гоё эерийг юм асуугаач гээд нэг тийм болж исэн. Болсон. Саяхан штэ. Саяхан. Тийм. Тэгээ одоо энэ дээр чи сэтгүүлчд соён гэгэрүүлэх үүрэг байхгүй уучлаарай. Харин хэвлэл мэдээллийн байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгсэлт бол хэвлэл мэдээллийн одоо редакц гэх юм уу байгууллагад бол соён гэгэрүүлэх үүрэг байж болно. Ер нь хэвлэл мэдээлэл гэдэг чинь өөрөө соён гэгэрүүлэх байж болно, мэдээлэл олох, боловсрол олох, зугаацсан цэнгүүлэх энэ төргээд үүргүүдтэй байхгүй. Тэр дотроос мэдээлэл өгөх гэдэг үүргийг нь ганцхан сэтгүүл зүйн хариуцж байгаа байхгүй. Сэтгүүлчээс бол мэдээлэл шаардах хэрэгтэй. Мэдээлэл шаардах хэрэгтэй. Сэтгүүлчээс тэнцвэртэй байдлыг шаардах хэрэгтэй. Үнэн зөв бодит мэдээллийг шаардах ёстой. Ёс зүйг шаардаж болно. Тэрнээс биш одоо тэр боловсрол олго гэдэг байгаа чинь сэтгүүлч боловсрол олгох багшаас шаарддаг тэрийг те. Эсвэл тэр редакцаас нь шаардаж болно шүү. Редакцаас шаардаж болно. Эсвэл тэр бүхэл бүтэн медиа байгууллагаас нь шаардаж болно. Сэтгүүлч бол яг хав боловсрол олгоо соён гэгэрүүлж ивэл сайн л да болж байна. Тэгвэл тийм албагүй үүрэггүй. Бодиттой мэдээллийг тэнцвэртэйгээр өөрийнхөө үзэл бодол энэ төр одоо дүгнэлт энтрийг оруулахгүйгээр тэр баримтыг хүмүүст хүргэх дамжуулах. Үндсэндээ тийм л ажил шүү дээ. Тэр утгаараа би тэр ажлыг нь хийхгүй байна гэсэн үг байхгүй. Яг мэдээлэл хүргэх ажил тогтмол хийдэг. Тийм. Одоо яг тогтмол тэр одоо мэдээллийг ирж хаагаад боловсруулад тэгээд хүргэж штэ тэ. Тэрийг би хийхгүй. Би факт чекинг талаар ер нь яри гэж утсан. Тэгээд баримт шалгах гэдэг бол одоо ингээд юу гэх өөр улс орнуудад бол ингээд шал өөр төвчнүүдэд хөгжөөд энэ зүйл өөрөө угаасаа нөгөө одоо муу тал нь гэдэг юм уу те одоо хуурамч мэдээлэл, худал мэдээлэл гэдэг байгаа зүйлийн тархац, давтамж, за тэрний гарч байгаа байдлууд, тэгээ тэрийг түгээж байгаа арга хэрэгсэл улам комплекс, цогц, улам ярвигтай болоод ирэх тусам баримт шалгагч гэдэг байгаа зүйл, баримт шалгагчид гэдэг хүмүүс ингээд давхар хөгжөөд яваад байгаа. Энийг одоо жишээлх юм бол Монголын факт чекинг центр гэдэг байгууллага байна. Тэгээ танай факт чек зэг маань бол хамгийн анхных нь гэдэг ч юм уу. Ингээд энэ байгууллагууд Монголд бол ингэ хийгээд байна. Гэхдээ энийг яг яагаад хийж байгааг нэгдүгээрт, хоёрдугаарт хийж байгаа зүйл нь ямар чухал вэ гэдгийг бол хэл мэдээллийн байгууллагын нэг цөөхөн хүмүүс ойлгож байна. Тэрнээс биш олонний төлөө ерөөсөй ойлгохгүй байгаа байхгүй. Энэний ач холбогдлын талаар эхлээд нэг жоохон ярих гэж оролдвол. Яагаад эхэлсэн юм факт чек зэг маань те? За сүүлийнхаас нэг л яагаад эхэлсэн гэвэл бид нар яг бас л ингээл гадаад олон улсын хурал муралд ингээл явж байгаа л тэгээд гадных одоо чинь ялангуяа энэ Америкийн Poynter Institute дээр IFCN гэдэг эдний дэргэд ингээл ийм факт чекрүүдийг ингэж ер нь нэг ийм систем байх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол энэ хоромж мэдээлэл бол утгаалж маш их хэсэж чинь гэдэг тийм. Тэгээд ийм хөндлөнгийн энэ чинь нэг шалтгаан нь ер нь бол хоромж мэдээлэл чинь нэг шинэлэг юм биш. Ерөөсөө хизээч байсан л зүйл тийм. Аль ч үед байсан зүйл. Ганцхан сүүлийн үед яагаад асуудал болоод байна гэхээр энэ нөгөө ялангуяа веб 2 цэг 3 цэг интернет энэ технологи чинь энэ мэдээллийг хинч үйлдвэрлээд, хинч түгээгээд, хинч одоо хүлээж авах ерөөсөө ялгаагүй болчихлоо шүү дээ, тийм. Өмнө нь бол зөвхөн мэдээлэл үйлдвэрлээд түгээд өгөөсөө хүлээ авах зөвхөн хүлээж авдаг. Айгүй ойлгомжтой байлаа шүү дээ. Ингээ хоёр хуваагдчихдаг. Тэнгүүд одоо л ерөөсөө энэ зааг ялгаа байхгүй болонгууд үйлдвэрлэж байгаа мэдээллийн тоо хэмжээ чинь одоо хүний түүхэнд байгаагүй асар их болчихж байна, тийм. Энэ 8 тэрбум хүн 8-уулаа мэдээлэл үйлдвэрлэх боломжтой болно гэдэг чинь нэг бодлын аим шиг байхгүй. Гайхамшиг юм шиг мөртлөө энэ чинь нэг бодлын аим шиг.
Тэгэнгүүт энэний чинь дагаад эн чинь нөгөө хажууд нь хуучин бол мэдээллийг яг мэрэгжлийн хүмүүс одоо мэрэгжлийн ч байх ба одоо энэ талаар дагнсан хүмүүс энэ нөгөө дахиад дипломтой гэсэн үг шүү. Мэрэгжсэн хүмүүс ингээ хийдэг байсан. Гэтэл одоо ч энийг сонирхогч инээ тэрэ ямар ч хамаагүй хүмүүс хийж байгаа болохоор энэ хооронд яах вэ гэхээр мэдээж алдаа гарч болно. Бүх хүн болгон төгс биш. Тэгэнгүүт хуурамч мэдээл баталгаагүй нотлогдоогүй нөгөө мэдээллийн араас яваад баталгаажуулдаг, боловсруулдаг энэ тэр процесс чинь байхгүй болчихно гэсэн үг шүү дээ. Тэгээ хүмүүс зүгээр л ингээд мэдээлэл хийгээд хахаар энэ дэс чинь хуурамч мэдээлэл ихсээд ирж байна. Тэгээд тэгэнгүүт хуурамч мэдээллийн тоо хэмжээ эрс ихсээд ирэнгүүт энийг өмнө нь бол хэвлэл мэдээллийн редакцууд ер нь өстой нөгөө төрний сэтгүүлчт нь байна уу эсвэл медианууд энийг залруулаад засаад ингээд энэ худлаа шүү одоо тодруулах энэ төр гэл дээр үед байдаг байсан да. Одоо ч нэг сонсогдохоо байж. Иймэрхүү маягаар ингээд хийгээд идэг байсан. Энэ үний юм худлаа юм уу гэд. Тэгсэн чинь одоо эн чинь нөгөөдөл чинь хийж чадахгүй. Өдөр тутмынхаа мэдээг яая гэж хийж хэвлэл мэдээлүүд дахиад хуурамч мэдээлэлтэй боломжгүй дэлхийд даяараа. Энэ ганцхан манайд биш. Цаг нь ч хүрэхгүй, мөнгө нь ч хүрэхгүй ерөөсөө боломжгүй. Тэгэл олон улсад яасан гэхээр за тусдаа хөндлөнгийн тэгээд энэ дээр хэвлэл мэдээлэл дээр өөр дээр нь бас алдаа гарч ийн хүмүүс бас ингээд хуурамч мэдээлэл гараад байна. Аль алийг нь ингээд аваад зөвхөн ийшээ ингэж ажилдаг ийм одоо бүтэц байя. Гэдгийг нь хийнгүүд манай бид нар тэрийг нь хараад энэ манайд хэрэгтэй мэнэ бид нар зөвхөн копи паст хийсэн гэсэн байхгүй юу. Тэгэл Монголд одоо 19-20 онд энэ бас Монгол байх хэрэгтэй байна гэж факт чек эмэнийг байгуулсан хамгийн анх бол хуурамч мэдээллийн хувьд ер нь яагаад хийх ёстой яагаад ингээд худлаач гэсэн угаасаа хорвоо дээр байдаг юмыг заавал ингээд яагаад араараас нь ингээ хөөхстэй ингээд мэдээ гэж юу юм мэдээлэл гэж одоо бид нар ингээл гадуур ингээл явдаг шүү дээ тий. Одоо юу гэдгийг гэрээсээ гараал явхад хүүтэн байна гэл ингээ мэдэрч юм тий. Юм байрлаа халуун байна хүртгүүр. Энэ болгон чи ингээ уучлаарай. Энэ болгон чи ингээ бахан мэдээлэлүүдтэй харьцаж чинь тий. Энэ дотроос яг хүнд ирээдүйд гаргах шийдвэрт нь ямар нэгэн байдлаар одоо ашигтай хэрэгтэй байхвал эн чинь өөрөө мэдээ гэсэн үг. Мэдээ гэдэг чинь ерөөсөө хамгийн гол шалгуур нь ерөөсөө л хүнд хэрэгтэй байх хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар ирээд жишээлбэл цагаагаар мэдээлэл биш цагаагаар мэдээ гэж бид ярьдаг шүү дээ. Маргааш бороо орохгүй би зонтог авахгүй юу? Бороо орохгүй үед би зонтогаа өдөрч барай явах чи ядаргаатай тий. Эсвэл бороотойг нь би мэдгүй байжгаад гараад норох чинь хохирлтой тий. Тэгэхээр тэр мэдээ гэдэг чинь надад маргааш ирээдүйд гарах шийдвэрт надад ингээд нөлөөлж байгаа ач тустай энэ байвал энэ мэдээ сайн мэдээ л гэсэн үг маш энгийнээр. За тэгвэл ирээдүйд гарах тэр шийдвэрт нөлөөлөх үс тэр мэдээ худлаа байвал. Тэгэхээр би ирээдүйд тэр худлаа мэдээллээр суурлаад ирээдүйд би буруу шийдвэр гаргаад явна. Буруу шийдвэр гаргаад явах юм бол цаашаа ингээд буруу яваад өгнө гэсэн үг те. Тэгэхээр маш энгийнээр хохирол амсна. Тэгэхээр маш энгийнээр бол одоо жишээлбэл сонгуул дээр яг сонгуулаар хэдүүлж шаавалт те. Сонгуул дээр за би нэр дэвших гээд би айгу муу хүн тэгэл өөрийгөө сайн болгож энэ хуурамч мэдээлэл те. Худлаа мэдээлэл татчихээн. Эсвэл би хийхгүй мөртлөө хийсэн ингээл те. Би одоо 20 магадгүй би одоо сонгуул нэрчгүй би яг 25 онд би метро барина гээл те. Бид ч уг нь 20 онд метрогоо барьсан байх үгүй лөө. Тэгээ 25 онд метро барина гээл ингээл худлаа яриа л те. Тэнгүүд хүмүүс нөгөөдг нь итгээд тэр үнийг сонгоод. Хажууд нь өөр хүн арай бодтой юм уу эсвэл яг хэрэгтэй юм үнэн юм ярьж исэн. Үнэн гэдэг чинь өөтхөртэй шүү дээ. Тэнгүүд нөгөө өөр хүн болохоор худлаагаасаа айгу гоё юм ярьсан. Айгу гоё секси юм ярьсан. Тэгээ би тэр саналаа өгчлөө. Өөтхөртэй гэсэн үний юм хийх байсан хүн нь сонгохдохгүй нөгөө худлаа ярьсан хүн сонголоо. Миний дараагийн 4 жил ингээд хоосон явнаа. Надад нөгөө шууд бодитоор амьдрал хэрэгжих хийх байсан хүн гарч ирэхгүй гэдэг чинь энэ чинь айгу энгийн жишээ. Тэгэхээр хуурамч мэдээлэл тийм учраас хортой. Тэгэхээр хуурамч мэдээллийг тэгээд олон улсад ингээд нэгтэл шалгая гэж бид нэр тэрийг нэг дүүрээ гал хийж гэнэ гэсэн үг. Одоо гэтээ тэр өссөн үсэгвэл сонгуул болох чинь энэ жил сонгуулиуд бүгдж байгаа хүмүүс ч мэдж байгаа. Энд ярилцж байгаа хоёр хүн ч мэдж байгаа. Тэгээд сонгуулиар бол яг энэ төрлийн мэдээлэл давтамж түгээлт бол амар ихсэж байгаа, ихсдэг мэдж байгаа. Тэгэнгүүт ямар төрлийн мэдээллүүд ер нь сонгуулиар гарах энэ төрлийн одоо жишээлх юм бол үйлдэлүүдэд хариу үйлдэл үзүүлэхэд манай салбар бэлэн үү? Салбар гэдэг нь хэл мэдээллийн салбар. Хэл мэдээллийн салбар
нэг те тэгээд баримт шалгагчийн статуцууд гэдэг ч юм уу тэдгээрийн санхүүжилт хүмүүж мэдэхгүй. Аха. Сонирхолтой асуулт байна. Яг нь ер нь бол за баримт шалгагч нарын хувьд одоо манайд 2 байна те. 2хан байна. Ер нь бол 2хан байна. Би бол энэ одоо редакц болгон дэрэгдээ факт чекинг төвтэй байхаас гэж боддог байхгүй юу? Албатай байхаас. Ядаж нэг хүнтэй. Нэг хүнтэй. Баримт шалгадаг те зөвхөн. Зөвхөн баримт шалгадаг. Одоо гадны том редакцч тэгж байгаа шүү дээ. Одоо энийг бол чинь бид нар жоохон дайлгичих уу. Энийг бол чинь бид нар айгүй өвтэйхэн хийх хүртэл боломжтой. Олон улсад энэ төр бас эн чинь за редакцаас ингээд бүтээл нийтлэл энэ төр дээр ингээд ажиллаа сэтгүүлч нь бичлээ. Редактор нь тэрийг хяналаа тий. Тэгээд манад бол ингээд хэвлэгдэж байна. Тэрний дараа факт чекинг буюу одоо баримтыг нягтлах нэг үйл явц юм тий. Баримтын алдаа байна уу юу гэдэг. Тэгээ алдаа байх юм бол буцаагаас төвлж рүүгээ ч юм уу буцаачдаг. Үгүй байвал хамгийн эцсийн шатны одоо уншилт гэх юм уу хамгийн эцсийн шатны нөгөө эдитер дээр очиод тэндээс цаашаа одоо хэвлэл рүү явж шүү дээ тий. Нийтлэл рүү явж. Гадны зарим улсууд энэ дээр яг энэ баримтыг нягтлах газар дээр нь юу ажиллаж байгаа нэхэр зарим тохиолдолд одоо жишээ нь манай дээр хамгийн хэвлэл мэдээллийн зөвлөлд одоо буруутай тооцогдсон сэтгүүл зүйн бүтээлүүдээс буруутай буюу одоо ёстой алдаа гаргасан гэдэг. Тэндний бараг 50 орчим хувь нь нөгөө сэтгүүлчдийн ёс зүйн кодекс гэдэг байгаа ш. Тэрний нэг буюу нөгөө баримтаа нэгтэл шалгаад үнэн бодит мэдээлэл хүргэнэ гэдэг хамгийн ихний суурь үндсэн тэр зарчмыг алдсан байдаг. Бараг 50 орчим хувь. Тэгээ эннийх нь дийлэнх нь санамсаргүй алдаа байдаг. Яг энийг яг энийг одоо хүлээмжшүүлж бол болохгүй. Гэхдээ хүлээмжшүүлэхээс аргагүй гэх юм уу ойлгож болох зарим талууд нь манад хэвлэл мэдээллийн салбар нь өөрөө сэтгүүлчдийн жишээлбэл маш их ачаалттай байна. Бага цалинтай. Тэгээд ачаалал дундаа ингээ санамсаргүй алдаа гарах тохиолдол бол бас байна. Нэг талаас ялтчгүй. Тэгээ манад энэ одоо уучлаарай шаардлагагүй асар их хэвлэл мэдээлэл хэрэгслэн. Одоо манайх бол замбраагүй шүү дээ. Энэ олон хэвлэл мэдээлэл хэрэгслэн ингээ баахан хүн ажиллаад байдаг. Тэгээ баахан айгүй бага цалинтай. Тэгээд ийм ажлын маш хэцүү одоо цагт тий. Тэгэхээр ийм санамсаргүй алдаанууд айгүй их гараад идэг. Тэгээд энэ санамсаргүй алдаа дээр жишээлбэл яах вэ гэхээр одоо гадны тэр би түрний яриан дээр сайн жишээ ихэд тэтгэврт гарсан хүн энэ тэрийг ажилуулж болж байгаа байхгүй тэн дээр. Энэ алдаа байна уу байхгүй нь айгүй бага зардлаар нөгөө хүн дээр ч гэсэн хэрэгтэй. Иймэрхүү зүйлсүүдийг ингээд уг нь хийж болмоор. Жишээ нь Японы зарим телевиз энэ төр бол тэгж ажилтдаг байгаа байхгүй. Үг үсгийн алдаа ингээд эфирээр манайх гаргацдаг шүү дээ нөгөө Мойсийн процессор энэ төр гэл. Тиймэрхүү алдаа энэ төр чинь тэтгэвртээ гарсан хүн ингээд суулгаад бүх алдааг ингээд шүүлгээд хамгийн эцсийн шатн дээр нь айгүй бага зардлаар. Тэгээ нөгөө хүн дээр ч айгүй гоё. Тэр хүн чинь нэг мөнгөний төлөөч ирээд байгаа юм биш. Гоё ажилтай байх чинь бас гоё шүү дээ. Иймэрхүү маягийн юмнууд ингээд хийж болохоор тэгээд факт чекрүүдийн хувьд бол яг за төрөний асуулт руу буцаж орох юм бол ер яг бид нэг хоёрхан байна те. Би бол анх бол ингээл редакц болгон сайн хэлээд байдаг факт чекрийн одоо албатай ч юм уу юутай нэгжтэй байгаас ингэ төрчээс энэ ингээд бүтэхгүй байгаад байна. Ер нь хийж байсан сонгуулийн үеэр л ажиллаж хүрэхгүй байх уу? Энэ бол хүрэхгүй. Энэ факт чекрүүд нь их байх, факт чекийн төвүүд нь их байх тухай асуудал ш. Суур медиа литерси буюу иргэдний мэдээллийн суур боловсралтай байх тухай асуудал. За яг манайд ингээд боловсрал нь ингээд доогуур байна. Тэ яах вэ гэдэг. Сонгуулиар бол миний бодлоор энэ жилийн сонгууль дээр бол ерөн сонгуулиар юу л яа хурамч мэдээллүүдээр хамгийн гол нийтлэгдэг нь нийтлэг ажиглагддаг нь нэг бол өөрийгөө хийгээгүйгээ хийсэн юм уу эсвэл муухайгаа сайхан харийгаа цагаан болгох гэсэн өөрийгөө сайхан болж харгалсан нэг хурамч мэдээл. Нөгөөх нь эсрэг хүнээ муухай харагдуулах хурамч мэдээл. Гэтэл нэг иймэрхүү л хоёр төрлийнх л явдаг. Тэгээд энэ жилийнх бол их байхаас гадна одоо жишээлбэл би зүгээр хэр ашиглагдах нь deep fake AI энэ зүйлсүүд тэр ашиглагдах бол гэдэг жоохон одоо сэрэмж болгоомжлол байна бас жоохон одоо заваан л жоохон сонирхол байна. Ямар хөө байх нөө манайд бол хэр хийх нөө хэр хийх нөө энэ чинь хэцүү гэдэгтэй ялгахад хэцүү.
яг нөгөө хүн би бишээ л гэл мянгал ярих байх. Тэрийг нь итгэх хүмүүс итгээд явна. Тэгээ энийг яг одоогоор шууд технологиор нь яг бас хийцээсээ шалтгаалаа те жоохон болохгүй хийцүүл яг мэдэгдэх байх. Мэдэгдэхэд айгүй хэцүү хийцүүд бас байгаад байна шүү дээ. Тэгэхээр энэ бол хэцүү байх болов гэж би бодож. Ерөн супер хийдэг болцоолээ. Супер хийж байгаа. Одоо бид чинь энд нэг стартап чаленж гэдэг технологийн компаниудад тэмцээн гэдэг байгаа. Тэгээд дотор байгаа компаниудаас зарим нь яг AI-аар хийж байгаа видеонууд энэ хийдэг. Тэд нар нэг супер яг ингэж хүн ярьж байгаа юм шиг ярьдаг. Хоолойны юм, амны синт хийж таарж байгаа таарлт маралт бүгд амар супер болчихлоо. Тэгээд яг мэдээж болох хийж байгаанууд нь ч байна. Тэгээ нөгөө болох хийсэн ч гэсэндээ түрүүний ярьдаг нөгөө олон нийтийн мэдээллийн бичиг үсэг тайлгдсан байдал маань өөрөө болох байгаа тохиолдол тий. Тэгэл танихгүй юм байна. Би харсан. Тийм л явах бах та. Би бол одоо ингээд медиа салбар руу орсноос хойш хамгийн анхны сонгуулаа үзэх гээд байгаа байхгүй. За. Тэгэнгүүт таны хувьд бол одоо хиддэгч сонгуулийн тий. Хиддэг нь ер нь. Гэхдээ мэдгүй зүгээр хиддэх сонгуулиас гадна бид нэр 16 онд Facebook орчинд Twitter аль аль нь байсан. Цахим орчинд сайтууд ч байсан. Цахим ер нь бол цахим орчинд гэж хэлсэн юм байна тий. Сонгуулийн үеэр сурталчилгааны үеэр далд сурталчилгаа байх нь уу эсвэл одоо хууль бус юм байх нь энэ гэсэн мониторинг гэж. За тэгээ 2021 онд манайх ер нь бол хамгийн гол юм Facebook байна даа гэдэг гол одоо заваа юмнууд. Тэгээ 2021 оны их хурлын сонгуул, ерөнхийлөгчийн сонгуул аль алин дээр нь бид нар баг энэ улсад ганцхан манайх баг шүү. Нээлттэй нийгмийн дэмжлэгтэйгээр сонгуулийн үеэр сурталчилгааны бас хугацааны үеэр нөгөө хүний эрхийн зөрчил ямар байна? Нөгөө үзий ядах үг хэллэг. Тэгээ одоо хуурамч мэдээлэл мис болон disinformation яг бүр зоригтой хуурамч мэдээлэл, хор хөрөлтэй хуурамч мэдээлэл байна уу? Гэсэн маягийн тийм медиа мониторингууд хийж ирсэн. Яг уу ер нь бол 16 оноос 20 оныг ингээ харьцуулахдаа одоо бид нар 24 он байна шүү дээ. 24 он харах мэдгүй. Ингээд үзэхэд бол хойшлох тусам бидний яг нэг бүр заашгүй хэлэх ёстой зүйлэл бас ч гэж одоо энэ хэвлэл мэдээл ер нь цахим орчиндх Facebook жалгаа байхгүй. Мэдээлэлтэй харилцаж байгаа сайн тэр нөгөө суур боловсрал бичиг үсэг тайлагдах байдал те. Суур боловсрал дээшлэх нь л дээшилж байгаа. Бид нар бас 16 он ч бас л амар байсан шүү дээ. 20 онд л дээрцэн. 20 онд яг уу ганц хоёрхан өөрчлөлтөөс юу вэ гэвэл Facebook-ээс нэгдүгээрт нөгөө verified цэнхэр тэмдэглэгээ өгсөн нэр дэвшиж байгаа хүмүүст. Хоёрдугаарт сонгуулийн ерөнхий орооноос ч гэсэн яг нэр дэвшиж байгаа хуудсуудыг бүтгсэн. Тэгээ сонгуулийн сурталчилгаа зөвхөн тэтгүүгээр явна гэсэн. Тийм болохоор ер нь бол хуучин бол нэр дэвшиж өөрийнхөө хаяг маягаар хамаагүй хэрүүлж одоо хийдэг байсан. 20 оноос бол тэр нь байхгүй болсон. Тэгэнгүүт үндсэн мэдээлэл явж байгаа яг тэр нэр дэвшигч өөрийнхөө сонгуулийнхаа сурталчилгаа явж байгаа мэдээллүүдийн орчин бол харьцангуй цэвэрхэн эрүүл болж ихэлсэн. Хажуугаар нь дахиад энэ бас 20 онд ч бид нар санаж ивэл ковид 1 сараас ингээд бужигнаад 2 3 сар гэж явсан. 20 онд хид хідэн хуульд худал мэдээлэл тараах юм бол ер нь л огч шүү гэдэг хуулиуд баг 3 4 хууль явсан. Сар тахалтай холбоотой хууль. Голцоо сар тахлаар далимдуулж. Тэгээд би ягаад далимдуулж гэж хэлж ийм нэхэр энэ яг тухайн үед нөгөө нэг ковидтэй холбоотойгоор хурамч мэдээлэл харах нь олон нийтийн их замраагүй байдал үүсгэх нь айгүй хор хохиролтой гэж зөндөө гоёор тайлбарлаж исэн. Энэний хажуугаар үзэл бодлоо илэрхийлэх шүүмжлэлт хилэлцүүлгийг нухчин дарсан. Энэ манай судалгаан дээр ч энэ дүгнэлтэн дээр ч гарсан, манай мониторинг дээр ч харагдсан. Сонгуулийн үеэр бол иргэд хүмүүс ингээд шүүмжлэхээсээ ер нь бол айсан байсан. Ер нь бол censorship буюу одоо цензуртэх те. Эний чи хин нэгэн чамайг чи ингэж бичиж болохгүй шүү, ингэвэл дэмий шүү гэдгийс дараагийнханд давсан дээдлийн хэлбэр нь юу вэ гэвэл self censorship буюу өөрийгөө цензурдээд өөрийгөө хянаад байх. Би ингэ бичвэл намайг яачих вэ, ийчих вэ, хин ч юу ч хэлээгүй байх нь. Тэгэхээр иймэрхүү байдалд яаж аваачдгүү гэхээр жишээлбэл 20 оноос 1 сараас нь 2 сар, 3 сар гэдэг ингээ хэд хэд удаагийн хуулиар
Тэгэнгүүтээ одоо хөвсгөлтөл хаана нэлээ нэг нөхөр худал мэдээл тараасан гэдгээр ингээл хитэн төгрөг өөрчүүлээ торгуулаад бараг л арай л хоригдог бах. Тэгэл тэрийг нь цагдаагийн ерхий газар худал мэдээл гэсэн амар том тамга дараал. Санживэл 20 оноос 20 оны 6 20 оны 1 сараас 20 оны 6 сар хүртэл буюу сонгуульд хүртэлхийн 6 сард худал мэдээлэл гэдэг тэр тамга маш ихээр дарагддаг байсан. Одоо тэр худал мэдээлэл гэдэг тамгыг харж байна уу? Одоо нэг ашигладаг шүү дээ. Яг нэг 90 сурвалжилж байна ч юм уу? Олдсон гэдэг тамгууд явдаг те. Худал мэдээлэл гэдэг тамга Садаах тэр нэг ашиглалаа те. Худал мэдээлэл те. Байж байгаа тэрэн дээр ашигласан те. Аимшигтай. Тэр иймэрхүү маягаар ингээд манайс одоо мониторинг дээр бол чинь тиймэрхүү зүйлс ажиглаж байсан. Одоо сая сүүлд 20 оноос хойшоо ковидор дамжуулаад батлагдсан хуйлууд гэдэг чинь энэ хуйлууд бол одоо бид эдийн ингээд тэгэл мэдээллийн эрхчлөөний индексээр хойшоо бараг 10 20 байр ухраад байгаагийн шалтгаан Би бол байгаа л гэж бодож байгаа. Энэ Тэнд корреляц бол байгаа л байгаа. Дээр нь яг уу сэтгүүлчдийг шүүхэд өгөх одоо гомдол гаргах төрийн байгууллага шүү дээ. Сэтгүүлчдийг иймэрхүү зүйлсүүд бас нэлээд нөлөөлж байгаа. Манай ер нь дарга нар их гомдомхой шүү дээ. Одоо хэвлэл мэдээллийн зөвлөл зүгээр тэр чинь бол хууль мөн шүүх мөх хамаахгүй хэвлэл мэдээллийн зөвлөлд чи өөрийн зохицуултын байгууллага тийм. Ёс зүйтэй гаргасан бол ингээд иргэн чивтэй ч ингээд гомдлох боломжтой тийм. Тэгэнгүүт би буруу санаагүй хэвлэл мэдээллийн зөвлөлийнхэн гаргаж ирсэн тайлан дээр хэдэн оных дээр үлээ. Хамгийн их гомдол гаргаж ирсэн төрийн байгууллагын яг үнэ. ажилчид дарга нар Төрийн байгууллага тэр дундаа төрийн улс төрийн албан тушаал хашдаг хүмүүс хэвлэл мэдээллийн байгууллагт гомдомхой байна. Тэр байгууллагуудад гомдол мэдүүлж जैन шүүхэд өгч जैन гэдэг бол яг үндэ тэр хүн өөрийнхөө улс төрийн албан тушаал хашиж байгаагийнхаа давхар ирж байгаа тэр бүрд нь одоо ачааг үүрх ямар сонирхол байхгүй яг үнэ байна л гэсэн үг шүү дээ. манай нэг Германы нэг бас айгүй гоё нэг багш хэлж исэн сэтгүүлч байсан хүн л дээ. Редакцийн дээр ахалж исэн. Тэнд бид нар бас нэг тим ярьж байгаа. Тэр чинь нэлээд хэдэн жилийн өмнө. Нэг сургалтын дээр сургалж үлээ нэг юм дээр workshop дээр. Гэт гомдохгүй яг чив дээрсээ ярьж байгаа. Тэгээд ямар үед сэтгүүлч таа тэгвэл эн чинь бас нөгөө талд нөгөө тэр хүний чинь бас хүний эрхийн асуудал байгаа шүү дээ. Тэ? Тэр чинь бас гомдох хэрэгтэй байж болно доо тэр хүн чинь. Эсвэл одоо юу гэдгийг тэр сэтгүүлч тэр бүх имийг ингээд тэр хүнийг ямар ч ирэхгүйгээр ингээд нийтийн албан тушаалтан гэдгээр нь ингээд бүрэн нүцгэлэх юм уу яах юм ингээд. Тэгээ энэ дэр нь ямар байх хэвтэй гэсэн чинь тэр багш айгу гоё жишээ хэлжсэн. Чинь би од байл. Тэ? Хэрвээ би өөрийнхөө хурмын дээр сэтгүүлчдийг өрсөн бол би хурмынхаа одоо тэр ад жаргалтай тэр одоо мөчүүдийг олон нийтэд хуваалцсан бол сэтгүүлчдийг үрд юм уу зураг авахуулаад сонин сэтгүүл дээр тавьдаг гэж гадна манайх ялгаагүй шүү дээ. Тэгсэн бол би салах үед папарацци ирээд намайг үйлж яхад хүм зураг дараад байхад би тэрийг хүлэмжшүүлэх ёстой гэж байгаа. Хэрвээ би эхнээсээ жишээлбэл хормон дээрээс хаалттай байсан бол дараа нь намайг үйлж яхад миний зөвшөөрлөхгүй сэтгүүлч ахын бол би гомдож болно. Тэгэхээр хэрвээ хин нэгэн улс төрч байлаа гэж бодоход одоо энийг би Монголд өөрийнхөө зүгээр тайлбарлахад тийм. Би улс төрч байгаад сонгуул дээрээ би хэвлэл мэдээллийг би ашиглаад сэтгүүлчдийг би өөрөө гуугаад те намайг би юм яриад байна намайг ингээд гаргаад өгөөч гисэн бол түүнээс ойших одоо чинь тэр гишүүн болоод гишүүнээсээ буух хүртэл улс төрийн албан тушаал хасчих бүх цаг үед сэтгүүлчд нээлттэй л гэсэн үг. Яг. Одоо BTD-ийн хувьд ингээд дотор одоо self censorship гэдэг амар их болоод байгааг би одоо жишээлх юм бол медиа руу орж ажиллаад 2 жил болоогүй байхдаа амар анзаарч байгаа байхгүй. Өв тийм үү. Тэгээд одоо self censorship их болоод байгаагаа харахаараа амар өөр өөртөө гутраад тийм их биш амар тийм serious зэрэгүүд төр биш. Гэхдээ багаар self censorship гэдэг юм хийдэг болоод ирд юм байна. Амар сонир. Энэ залуу одоо медиад ажиллаж байгаа хүний хувьар тэгэнгүүт сүүлийн бас сарын хугацаанд хэвлэл мэдээллийн салбарт удаан ажиллаж байгаа олон хүмүүстэй ингээл цуг өдөрлөг сургалт мургалтууд дээр ингээл суугаал зарим дээр хамт
Тэгэл тэгж хахад ажлаа дутсан хүмүүс аль хэзээ юм self censorship-ийн юмнуудтай болцсон. Нэмээд дээрэс нь айдас бас амар өндөр байгаад байгаа юм шиг ажиглагдсан байхгүй. Ааха. Хэл мэдээллийн салбарт аль хэзээ ажиллаж байгаа. Гэхдээ censorship хийхгүй байгаад гарах үр дүнгээс айх айдас амар өндөр байгаа юм шиг ажиглагдсан. Зүгээр миний зүгээс. Нэг талаасаа бас юу гэдгийг хууль хяналттай одоо түрүүний ярьсан хуулийн хэрэгжилт торгуул гэдэг ч юм уу санкц асуудлууд байж магадгүй. Нөгөө талаасаа бас хуулийн бус санкц байгаа юм шиг. Тим юм ажиглагдсан. Энэ дээр та юу гэж бодож байна? Хуулийн бус гэж жишээлбэл яг хөө жишээ нь одоо Япон энтерт бол одоо би яг сурж явах үед чинь нөгөө нэг алдарт 2011 оны 3 сарын 11-ний цунами. Тэгэнгүүтээ одоо нөгөө Сендай хойд нутагт Фукушима гэдэг атомын цахилгаан станц дэлбэрэл тэ. Чин тэр үеэр одоо Японы интернет орчин бол маш бохомдолтой байсан. Тэгээ тэр үед яаж исэн гэхэлэр үнэн бодит мэдээллийг өгөхгүй байна. За төрөөс Японы медиа одоо мейнстрим медиа том одоо үндсэн хэвлэлүүд те телевиз өдөртний сонирч гэдэг юм уу. Эднэр бол ингээд төрөөс хитрхийх одоо атгуулж байна. Үнэн бодит мэдээлэл өгөхгүй байна гэдэг. Нөгөө талд нь жишээлбэл одоо тэр за би буруу санаагүй бол тэр админ цахилгаан станцын гол одоо нөгөө юу гэх юм бүтээгдэхүүн нөгөө төхөөрөмжүүд энтрийг хийдэг нь Toshiba юм байна л да. Тэнгүүд жишээлбэл ингээд Toshiba гэдэг ч одоо асар том компани тий. Том брэнд намнасаа. Тэнгүүд Toshiba-гийн талаар ерөнхийдөө одоо ингээд энэ чинь нэг спонсор хэвлэлийн хамгийн том спонсоруудын нэг байгаа байхгүй. Тэнгүүд тэр хэвлэл хажуугаар нь дахиад Toshiba-гийн хийсэн бүтээгдэхүүн бол муу байх үндэсгүй гэсэн маягтай байдлаар тэгээд тэр нөгөө зарим үннүүдийг нууж исэн гэдэг шүүмжүүд бол асар их явж исэн. Тэрнтэй адилхан ерөнхийдөө одоо энэ чинь Японд ч тэр ер нь хаач тэр спонсоруудын бас одоо цензур юм уу дарамт гэдэг бол бас хэвлэлд өссөн хөвгчтэй орж ирдэг зүйл. Тэгээд одоо нэг том компаниг жишээлбэл муулаад бичиж ч юм уу те. Тэгэнгүүт дахиад нөгөө self censorship ажиллаа. Нэг талаасаа бас Монгол жижигхэн байгаа амар нөлөөтэй байх шиг санагцсан. Одоо юу гэдгийг яг шулуухал хэлээ л да Монголд байгаа медиа компаниуд том хитэн тодорхой хэдэн компанитай л хамааралтай байна шүү дээ. Тэгэл групп компаниуд нь тэднэрийгээ тийжэдэг. Яг юу гэдгийг тодорхой нэг зарим нь улс төрчийн халаасанд, зарим нь бол групп компаниудын халаасанд тэгээд independent яг мөнчгөрөөр явж байгаа нэг хэдийн дэ амар сонио та харагдахаар байна. Нэг талаасаа бол халаасаар нь дамжуулаад явж байгаа шиг байна. Нөгөө талаараа бас яалтчгүй таньдаг хүн болчиход байдаг. Ууж урайлаа. Тий, болчиход байдаг. Тим юмнууд бас амар их байдаг юм шиг санагцсан. Нөгөө талаасаа болонгууд ийм төр санхүүжүүлж байгаа санхүүжилт асар өндөртэй. Төр одоо юу гэдгийг Монголд байгаа медианууд дээр нөгөө авч аялдаг тий юмнууд нөгөө яриадсан. Авч аялахаасаа гадна дахиад төр өөрөө амар өндөр хэл мэдээллийн салбарын төсөвтэй байгаад байна. Брендингийн том ажлууд, компанид ажлууд хийдэг. Тэр нь өөрөө Монголд ер нь өнөөдөр хийгдэж байгаа баг бизнесүүдийнхаа хийхгүй байгаа хэмжээний өндөр хэмжээний түнтэй компанид ажлуудыг өөрсдөө төр хийдэг. Тэгэнгүүт тэр санхүүжилтийн хамаарал өндөр болонгууд төр дээр медиагийн эсрэг бадж байгаа барьц илүү чангараад илүү лав болоод энэ нь өөрөө бид нарыг магадгүй төрийн ямар нэгэн албаагч төрийн ямар нэгэн албан тушаалтанд руу халдах гэхээсээ илүү бараг тэнд сөхөх мэдээлэл дэлгэх юм чадамжгүй болгоод ирж байгаа юм болов уу гэж бол ажигласан. Айгуу гоё базлаа. Айгуу гоё үгүүдээр базлаа. Энэ миний би зүгээр өөрөө энэ яг энэ одоо салбар дотор л доо сүүлийн бараг 1-2 жил айгуу тууштай яриад байгаа юм. Ер нь бол манай хэвлэл яг бүгд биш ч гэсэн хэвлэл мэдээллийн салбар нэг юм ягтай яг үүндээ гоё байж чадахгүй шүү дээ. Гоё байхгүй шүү дээ. Гоё
редакцууд байгаа. Байгаа шүү. Ерөнхийд ингээд том утгаар бол гоё байж чадахгүй шүү дээ. Тэгэнгүүт энэ дээр чи хамгийн гол юм юу гэхээр эсвэл мөнгө шүү дээ. Манай түрүү чи би нөгөө нэг сэтгүүлчийг ойлгохоо байцсан хэвлэн байгуулгын юу юм сэтгүүл зүйн юу жоохон юм өмөрсөн шүү дээ. сэтгүүл зүйн юу юм сэтгүүлчин юу юм ингээд энтэй яг адилхан хэвлэл мэдээллийн байгууллага гэж ямар учиртай юм байгуулга гэдгийг бид нар бас ойлгохгүй байна. Хамгийн гол юм эндээс эхлэх. Хэвлэл мэдээллийн байгууллага. Хэвлэл мэдээллийн байгууллага гэдэг бол түрүүний хэлсэн нөгөө нэг мэдээллийг өгөх гэдэг үйлчилгээг үзүүлэх. Гэхдээ нөгөө талтай бизнесийн байгууллага. Энэ л ашигтай байх хэрэгтэй. Ашиг орлоготой байгаад улам ингээд чанарчаа сайжрах хэрэгтэй. Тэрнээс биш зүгээр нэг юм яг тогтмол орлоготой нэгэн хэвийн ингээл болж байгаа үйл явдлуудыг ингээл хэлээл тэгээл хүн нэмэгдэгчгүй хасагдахгүй чанар нь сайжирдаггүй муучдаггүй энэ бол биш. Хэвлэл мэдээллийн байгууллага дараагийнх нь чухал юм нь буйны байгууллага биш. Түрүү бис боловсролын байгууллага биш гэдэг тийм. Буйны байгууллага биш. Энэ дотор ингээ баахан бурхад суугаал те. Тэгэл энэ нийгмийг хамгийн сайхан болгох гоо суугаал ийм дээрээ ийм даалвч малвчтай дээрээ ийм нөгөө юу муутай ийм сахиусан тэнгэрүүд биш ээ. Энэ чинь зүгээр л бизнесийн байгууллага. Бизнесийн байгууллага дотроо яах вэ гэхээр ёс зүйн кодекс байна. Ёс зүйн зарчим баримтлах ёстой. Жохон ялгаа. Хэрвээ телевиз энтергээд олон нийтийн долгион одоо ашиглаж ивэл хүн болгон одоо үзэж явах боломжтой учраас тэнд нэг жоохон анхаарах хэрэгтэй. Гэх мэтчлэн нэг юм онцгой нэг хитгэн зүйлсүүд байгаа. Энэ дээр хүлэмжшүүлэх хэрэгтэй. Гэхдээ л эн чинь бизнесийн байгууллага. Тийм учраас ашиг орлого олох хэрэгтэй. Тэнгүүд Монголд одоо би ганцхан Монголд хэдэн телевиз өргөн нэвтрүүлгийн телевиз гэдгийг гэж хэлээ л дээ. Одоо орон даяар цацагдах тий. Өргөн нэвтрүүлгийн телевиз хэд гэдэг 17.8 тий. За тэгэнгүүт бид нар 3 сая 500 мянгуулаа одоо түүхэндээ хамгийн их болоо тий 3 сая 500 мянгуулаа 17 телевизтэй. Япон 120 орчим сая хүнтэй. Манайхаас 40 орчим дахин их тий. Хэдэн өргөн нэвтрүүлэг хэд гэдгийг мэдвэ? Мэдгүй. Хэзээ? 5. 5хан телевиз байдаг байхгүй. 130 20 сая хүнтэй дэлхийн 3 4-р эдийн засаг нөгөө Sony, Toshiba юу гэдгийг тэр том спонсорууд эргэлддэг. Энэ зах зээл дээр өргөн нэвтрүүлгийн 5 тоглогч байна гэсэн үг. Санхүүжилт нөгөө тал төрөөсөд юм уу? Байхгүй. Энэ арилжааны 5 ганцхан NHK нэмэх нь NHK нийт 6 гэсэн үг. 5 дээр нэмэх нь. За тэгээ 6 дахь NHK бол яг манай MNB-тэй адилхан парламентаар төсвийг баталдаг. Тэгээд үзэгчид сар болгон мөнгө төлдөг. Тэгээд олон нийтийн статустай. Жигтнээс олон нийт. Яг төрийн өмчт бол биш. Олон нийтийн статустай парламент гэхдээ нөгөө юунаас одоо захирлууд гэдэг юм уу жоохон томилгоо маягтай явдаг. Гэхдээ яг нээлттэй сонгон шалгаруулалтаар. Гэхдээ нөгөө нэг төсвийг нь парламент баталдаг учраас парламент бол яалтчгүй парламент гэх юм уу засгийн газар гэх юм уу төрөөс бол хамаарал бол байдаг. Энийг Японууд өөрсдөө ч хүлээмжшүүлдэг. Тэгээд бусад 5 телевиз 5 телевиз тэр бусад бүх рекламын зах зээл дээр өрсөлдөж чинь гэсэн үг тийм үү? Манад 3 сая 500 мянган хүний манад яг TMS, Апо одоо хэдэн компани байгаа юм бэ? Энэ компани тэгээд 10 долуулаа зодтолж чинь гэсэн үг. Хэдэн төгрөгөн дээр. Энд чи хүүгийн. Тэгээ энэ дотор чинь ямар чанар, ямар одоо юу ярих юм бэ? Тийм учраас манайд яаж чинь улаан цай одоо NTV маш гоё контенттэй. Айгуу гоё мэдээ интернет сайн. Би бол NTV-д айгуу дуртай. Мэдсэн. Тэгтэл энэ талтай улаан цай, шунхлаа, Апу ерөөсөө л яг тодорхой компаниас санхүүжиж байна. Централ ТV гайхамшигтай гоё биш үү одоо. Шоунууд айгуу гоё юм те. Тэгтэл MCS. Тэ? Яг хоо игэлж гэдэг юм уу? Голомт те. Голомт бодчих гэдэг юм уу те? Голомч гэдэг юм уу? За тэгээд ингээд ингэж яваад нь шүү дээ те. Тэгээ эднэр яг цаад тэнгэр арддаг л те. Цаад телевизээс нь тэгээ цаад одоо компаниасаа огт тэтгэмж огт одоо тусламжгүйгээр энэ телевизүүд яг өөрсдөө рекламын зах зээлээс олсон мөнгөөр явж чадах болов уу гэдэг би бол эргэлдэж байна. Эдгээр яг одоо телевиз санхүүгийн тайлбар ил гаргадаг болохоор уг нь бас энэ чинь ил байх хэвээр мэдэхгүй байна. Гэхдээ би бол итгэхгүй байна. Одоо энэ салбарт яг нэг 10 гаруй жил ингээд дотор байгааг гээд боломжгүй ийм жижиг зах зээл дээр тэр гоё том шоунуудыг хийн. Тэгэхээр чи энэ мөнгө хаанаас орж ирд өөр дандаа нэг өөр юм байгаа. За энэ бизнес одоо дараагийнх нь төрүүчийн нөгөө улс төр төрийн байгууллагууд
энэ хувийн компаниудаас чинь илүү их спонсор буюу захиалагч нь болчиход байна тийм. Тийм болохоор би бол юу гэж боддог вэ гэвэл манай хэвлэл мэдээллийн салбар хэрвээ сайжрыг гэвэл хурдан сайжрах цорын ганц хамгийн ойрхон бөгөөд хамгийн үр дүнтэй арга нь миний бодлоор бол төр хэвлэл хоёрын мөнгө урсгалыг тас зогсоох. Энийн тэр одоо хуулиар байна уу? Ер нь хуулиас өөр гарцгүй л байх л та. Хуулиар тэгэл яг хуу эхэндээ яг хүмүүс ярьдээ. За тэглээ гэл тэгэл нууцаар мууцаар гэрэмээрээ байгуулах. Окей. Эхний нэг хэдэн жил тэгэл байх. Юу астай бол энэ голдрлоо болно. Ер нь бол төр энэ хооронд хэвлэл хоёрын хоорондох мөнгө урсгалыг л зогсоож чадах юм бол маш их юм өөрчлөгдөнө. Илүү их бизнесүүд орж ирнэ. Энэ орон зайрууч нь. За тэгээ хамгийн чухал нь энэ 17-гийн чинь одоо болдог бол миний хүчээр болдог бол ядаж 7 нь дампуур мар шүү. Дампуур хэрэгтэй шүү дээ. Энэ дампуурх хэрэгтэй байхгүй юу? Хийж байгаа контентууд нь чанаргүй. Энэ ямар ч хэрэг байхгүй. Кабелийн телевиз болж болно. Кабелийн телевиз бол нөгөө хүн кабелээ үзнэ үү, унгаа үзнэ үү хамаа байхгүй. Өөрөө мөнгөө төлөөд те. За тэр сонин мөн бол хамаахгүй. Өөрөө борлуулалт дээр явдаг бол одоо тэр хүн худалдаж авна авахгүй байна уу? Гэтэл энэ телевиз жишээлбэл энэ олон нийтийн одоо те хүн болгонд хүрж байгаа энэ телевиз бол бодох хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр бол төр сайтууд манайд одоо хэдэн сайт 50 60 сайт байна. Сүүл би одоо нэг хэсэг чи 100 орчим сайт байдаг байсан. 100% чинь аимшигтай л 100 гэдэг үгээс сайтууд нэг 60 орчим. Тэгээ энэ төрийн мөнгө урсгалыг зогсоох юм бол энэ сайтыг чинь ч гэсэн тал нь үхнэ. Одоо эн чинь одоо хэн байдгийг нэг нөхөр зүгээр ингээ карманда 10 сайттай явж штэ тий. Тэнгүүдээ 10 сайттай нэг одоо яам дээр очиод 10 саяар нэг гэрээ байгуулад нэг яамны дэрэгдэх нэг агентлаг дээр очиод 5 саяар гэрээ байгуулад ингээ бүгдэнтэй нийлээд хэдий нэг 10 саятаараа жилдээ нэг 100 орчим сая ч юм уу гэрээтэй тий. Тэргээр ингээд үгтгч үсэгдэгчгүй амьдраад байгаа байхгүй. Тэгээд тэргээрээ болохоор нөгөө нэг хуурамч мэдээлэл гаргад юм уу эсвэл одоо нэг хүнийг магтсан барьсан эсвэл одоо хин чирэггүй нэг юм туу цаачлаа гэсэн мэдээнүүдийг нөгөө 10 саятаараа тэрийг нүдж байгаа ч юм байхгүй. Тэгээд ийм нэг юм балиар юм. Тэгээд тэр үг гэдэг мөнгө чи хин. Чи бит хоёр одоо энэ болгоныг ядран хийгээ жоохон олсон юмнасаа өгж байгаа татвар шүү дээ. Чи бит хоёр юм гэж тий. Тэрийг зүгээр тэр нэг чи ийм том одоо ингээд студ ингээд ийм олон хүмүүстэй цуг ажилуулад салинжуулаад ингээд явж чинь тий. Тэнд нэг нөхөр зүгээр хармаанда 10 саятай өөр хүний хийсэн чиний хийсэн ямиг текст болгож хуулж тавиал тэгээд тэнд чиний төлж байгаа татварын мөнгнөөс төрийн байгууллагаар дамжуулж аваад ингээд явна. Энэ манад байгаа юм нэ. Энэ заваа ямиг л болох юм бол цэвэр өрсөлдөөн бизнес үжинхнээсээ орж ирнэ. Тэгээд чадамжгүйнүүд нь бүгд дампуурна, үхэн алга болно. Тэгээ эндээс юу үлдэх вэхээр сайн контент чанар хоёр л үлдээд нэгжийнх нь үнэ нь өснө. Тэгээд энэ нэг сэтгүүлчт нь гэдэг юм одоо ингээ хүмүүс яриад байдаг цалин жоох ихсэд энд эргэлж байгаа мөнгө нь жоохон цэвэр бөгөөд их болох. Миний бодлоор бол хамгийн хэцүү. Гэтэл хамгийн одоогоор бол дөт зам нь энэ байна. Төрийн мөнгийг л салгах. Энэ дээр зориг гэх юм уу? Одоо яг энэ үг жоохон юу болчихлаа л та. Үлэг л болчихлаа л та. Гэхдээ за сэтгүүлчийн зүгээс зориг хэл мэдээллийн ямар нэгэн байгууллага тий бусдынхаа бүгднгийнхаа одоо юу эсрэгч нөгөө талаас бас аль нэг улс төрчийн зүгээс улс төрийн хүчний зүгээс аль нэг улс төрчиж чадахгүй л та. Улс төрийн хүчний зүгээс зориг шаардах юм болох гэдэг шүү дээ. Ер нь бол эх хурж байгаа нам бол яахын competitive advantage би аль болох өөрөөсөө амралтаа олон медиатай авах гэсэн үстэй. Тийм учраас тэр зүйг байлгахыг бодож шүү дээ. Нөгөө талдаа бол сэтгүүлч бол бас өөрөөсөө ашигтай хахыг л бодно. Тэ хэл мэдээллийн байгууллага бол энэ гарахгүй. Одоо томууд нь одоо major 17 одоо нөгөө яриад байгаа өргөн нэвтрүүлгийн 17. За тэгээ том сайтууд яагаад гэвэл бүгд одоо тийм юм чинь. Тэнгүүд энэ байдал ирэхийн тулд би бол вэ штэ. Энийг улс төрчид хизээж хүсэхгүй штэ мэдээж. Энийг хийх чадах нь цорын ганц юм бэ гэвэл медиа өөрөө. Хэл мэдээлэл өөрөө. Энийг хамгийн төрүүлж
хийх ёстой хийх нь хинбэ гэвэл ууг нь жишээлбэл өргөний нэвтрүүлгийн 17 байлаа гэхэд энэ дээр хамгийн том үзэлттэй 5 нь тэ шууд манлайлал сайт. За тэр 100 сайт байна. Бид нар яг мэдээ яг ингээд байн гардаг яг үүндээ 10 дотор л байгаа шүү дээ. Хэдхэн л байгаа шүү дээ, тэ. Тэд нэр шууд манлайлал бид нар төртөө хийхгүй. Бид нар төрийн үгээр ажиллахгүй. Бид нар төртөө ямар ч гэрээ хийхгүй, мөнгөний харилцаанд орохгүй. Төр үнэхээр өөрсдөө олон нийтэд хэрэгтэй зүйл хийж ивэл бид нар тэрийг мэдээлэх үүргийнхаа хүрээнд зүгээр үнэгүй мэдээлж чинь гудамжинд явж байгаа үйл явдлыг тэр одоо гал шатлаа тэрийг ингээ хүмүүст хүргэж гин тэ зам бөглөрчлөө машин шатлаа тэрийг мэдээлэхдээ сэтгүүлч тэр хэнийг нэс мөнгө авдаггүй шүү дээ. Гэхдээ тэр чинь хэрэгтэй мэдээ биш шүү дээ. Тэр замаар явахгүй тулд эсвэл тэн дээр дахиж тэгж машин шатахгүй тулд эсвэл энийг шатахад нөлөөсөн хүчин зүйлийг ил гаргаснаа дараагийнх нь давтагдахгүй тулд би энэ чинь утга учиртай ажил те энэ болгонд чинь хин нэгнээс мөнгө авахгүй шүү дээ. Тэ? Тэгэхээр ерөөсөө энийг тийм учраас хэвлэл мэдээлэл өөрөө энэ дэр жинхэнэ зориг гаргаад тэр шууд ус төрчтэй мөнгө бүх юмыг зогсоогоод бид нар авахгүй гээд тэгэл хэрэгтэй мэдээлж бид нарийн түгэж өгөө гээд энэний дараа ууг нь бол тэр хэвлэлч өөр ажиллах ёстой доо. Тэр мэдээг хийхийн тулд мөнгө хэрэгтэй дээ. Тэр мөнгийг хаанаас гаргах юм? Хэрвээ тэр алга болчвол би түр бизнес орж ирээд бас ингээд орон зайг нөхөд реклам те. Хэрвээ үнэхээр тэгэх юм бол нөгөө хэрэггүй төрийн хинт ч хэрэггүй тууз хайчилсан мэдээлүүд бүгд алга болно доо. Тэгэхээр тэн дээр хамгийн чанартай мэдээнүүд үлднэ дээ. Төрийнхч бай, юуныхч бай. Тэгэнгүүт тэн дээр нэг талаасаа бизнесийнхэн хүмүүс их үзээд уншаад эхэлнэ дээ. Тэгэхээр бизнесийнхаа орж ирнэ өөрийнхөө рекламыг тавихын тулд олон хүнд үзүүлэхийн тулд. Нөгөө талд хэрвээ тэр мэдээ яг тэр тууз хайчилдаг биш төрийн яг жинхэнэ хэрэгтэй мэдээ. Төрийнх нь байна, юуных нь байна. Хэрэгтэй мэдээ нь хинт хэрэгтэй. Иргэдэд хэрэгтэй дээ. Тэгвэл тэнд ууг нь мөнгө төлөх ёстой нь хин. Иргэд байхгүй. Тэгэхээр дараагийнхын загвар нь шууд иргэдээсээ шууд мөнгө авах. Мөнгө чанартай болчих юм бол мэдээгээ үнэлж болно. Санаагаар болдог байл те. Манад биш үү? Үгүй энэ биш үү? Ууг нь биш үү? Төртөө ажиллагаа болоод цөөхөн хитэн хэвлэн. Одоо энэ хүмүүс буруугаар ойлгоод нөгөө нэг хэвлэл мэдээллийг нухчин дарах гэж байна гэж бодоод. Тийм цөөхөн хэвлэлийн олон ургалч үзлийг нухчин дарах гэж байна. Би энэ эсрэг нэг юм орчин цаг үед биш үү? Өнөөдөр хүртэл мэдээлэл гэдэг бол хүч гэдэг үг байсан тийм. Information is power. Орчин цагт хүнийг хүчгүй болгохыг үл мэдээлэл үг гэж. Мэдээлэлээр олон мэдээлэл өгөх тусмаа хүн хүчгүй болно. Шийдвэр гаргаж чадахгүй болно. Иргэн дотроо ингээд төөрөлдөөд. Тийм болохоор би гэхдээ мэдээллийг хум гэдэг юм биш л те. Энэ нөгөө хүмүүст чанартай цөөн мэдээлэл хүн өөрөө олж авдаг байхад. Гэтэ тийм цөөлөх гээд байгаа ч угаасаа нэг тийм одоо юу гэдэг нь хааж боож цөөлөх гээд байгаа биш. Тийм. Байгалийн шалгамаараа зах зээлийнхаа эдийн засгийн зарчмаараа яг бодит бизнесийнхаа өрсөлдөөнд ороод зарцуулахын дампуураад зайлахын зайлах гэж байгаа шүү дээ. Энэ дэр нөгөө олон байгаа гэдэг дээр бас нэг юм. Одоо энэ сонгуулиар угаасаа хэрэгжээд эхэлсэн ч ах шиг үлээ. Юу вэ гэхлээр нэг одоо хүн яах гэж хэл мэдээллийн байгууллагт ялангуяа нэр дэвшигч нар мөнгө төлөөд байгаа вэ гэхлээр хөндлөнгийн approval авах гэдэг. Одоо нэгсэндээ тухайн хүний итгэлийг олохын тулд зүгээр би өөрийгөө магтажсанаас магадгүй тамирахаар улмаг магтуулах нь надад ашигтай учраас тэг. PR-ийн үндсэн зарчим л да. Тэгэнгүүт тэр одоо бүр юм олон болж байгаа дээр ямар тоглолтууд орж иж байгаа вэ гэхээр одоо Andrew Tate-ийн ашигласан сошиал медиа гэж байгаа байхгүй. Сүүлд Монголд төөгөө ашиглах гэж үзсэн. Яасан вэ гэхээр асрал аккаунтууд нэгээд 40-50 өөрөөр аккаунтууд зөвхөн reel тасалдаг аккаунтууд байна. Ижил мессеж. Яг ижил контентыг олон таслаад түгэн. Асар олон өөрөөр зорсоос асар өндөр татамжтай явна. Тэн дээр бол юу гэдгийг ям зүрийн юм одоо юм цаана ажиллаж байгаа механизм редакшн заач гэж байхгүй. Тэр бол ингээд юм асар олон юм хүмүүс зүгээр яг нэг хүн аккаунт, нэг хүн 3 4 аккаунт ч юм уу түгээд ирдэг. Тэгээд түгээлтийн ийм олон channel, multi channel ашиглаад түгээж байгаа түгээлтүүдийг одоо сонгуул дээр ашиглаад эхэлсэн. Сонгуул дээр ялангуяа энэ 2 8 айл аль нь л баг ашиглаж байгаа шүү гэлээ.
Ийм янз бүрийн ийм цэг эмээнүүд янз бүрийн Монгол арт намбар 4 жил бид нар дээр ашиглалаа шүү дээ. Тэр цэг эмээн ямар цэг эмээн яасан цэг эмээн мэдэхгүй ингээ бүгд өөрөөсөө ингээд яг адилхан мэдээ авдаг. Бүгдийг яг нэг зүгмээр авдаг. Тэнгүүт яг нэг мэдээллийг олон өөр их сурвалжуудаас яг дахин татвасаас нөгөө худлыг 1000 хэлэхээр үнэн болдог гэдэг юм. Яг явж байгаа. Тэгээ одоо энэ бол яг сошиал медиа дээр нөгөө рил хэлбэрээр харуулж ирээд яг нүдэнд хүш энэ юу илээ гэд харангуут нэг улс төрчин ингээ рил. Яг тэрийг дахиад өгүүлгээд дахиад харангуут ороод профайлыг харангуут цоошин аккаунт 100 хэдэн фолловтой. Гэхдээ тэр яг тэр бичлэг нь болохоор 100 хэдэн мянган үзэлттэй. 4-5хан посттой 4-5хан постн зөвхөн тэр улс төрчин талаар. Ерөөсөө л яг ийм аккаунтууд бид нар дээр ингээд 40-50-аараа ингээд байгаад яг энэ сонгуулаараа л ажил. Яг энийг бол ингээд бүр ийм албажуулаад илүү том бүтцтэй хийгээд байгаа мэдээллийн сайтууд байна. Надын ажиглалтаар. Наадах чинь вэ штэ. Энэ яг олон улсад хэрэглэгдэж олон улсад ч байх та энийг хэн хамгийн сайн хийдэг гэж яг бүгд л хийдэг юм. Гэхдээ яг одоо энэ яг ингээд онлайн төвшөнд гэх юм уу ингээд яг тогтооцсон Оросууд энийг хамгийн сайн хийдэг гэдэг. Тэгээ энийг бүр юу гэж нэрлэхээр Firehose гэдэг. Тэгээ энэ Firehose гэдэг юм айгу ажиллагаа ихтэй, зардал өндөртэй. Тэгээд ер нь орсч явахтай Кремлээс их хийдэг гэж одоо би иймэрхүү ярих гайгүй л. Нөө self censorship. Яг Путин их удахгүй байх тэгэхээр гайгүй л үү. Энэ Firehose гэдэг нь яг яадаг вэ гэхлээр тэр мэдээлэл нь одоо итгэл үнэмшил өндөр байна уу, хийц гоё байна уу, 10 дугаар асуудал. Олон сувгаар тэр ижил агуулгыг зүгээр л давтамж repetition frequency ерөөсөө зүгээр л давтамж. За тэгвэл энэ давтамж хүнд яаж нөлөөлдөг? Одоо энэ ялангуяа олон улсын сэтгэл зүйч нар энийг айгүй үр дүнтэй гэж нэрлэдэг байгаа. Тэгээд одоо Оросын аргыг те Оросын ялангуяа энэ хурамч мэдээлэл үйлдвэрлэлтэй хамгийн их одоо ашигладаг энэ айгүй үр дүнтэй. Энэ яадаг хүмүүс ямар нэгэн мэдээллийн нэг боловсрол өндөрч байсан намж байсан энэ чинь гадуураа бид нар нэг юм ер нь бид одоо өөрсдөө ингээл төвчнөөсөө шалтгаалаад мэдээлэлтэй яаж харилцах нэг хамгаалтууд байдаг да. Тэнгүүд тэр олон мэдээлэл эрэх тусам гадуур байгаа бидний бүрхүүлтэр хамгаалалт нэмгрээл идэв юм байна. Тэгээ энэ нэгдүгээр давтамж хоёрдугаарт энэ давтамж их байхлаар энэний дараа юу болдгоо вөхөр одоо тэр нөгөө танил дотн мэдрэмж рүү оруулдаг юм байна. За тэгээд танил дотн мэдрэмжийн дараа гуравдугаарт энэ яадаг вөхөр итгэл үнэмшил болж хувирдаг. Тэгэхээр одоо эхний 2-3-ыг бол ингээд тоохгүй. Тэгээл ингээд явж идэл энэний чинь дараагийн бас нэг юм тэр мэдээлч ингээд бидний зүгээр ухамсараар биш даалт ухамсарт ингээд орчдөг. Бид нар өөрөө хянахгүйгээр. Тэгээ ингээд байж идэг. Тэгээд ингээд дотн санагдаал энэ тэнд дараа нь ингээд явж байхад өмнө энэ тэнд харцсан ингээд 10 15 20 давтаад ирэнгүүт тэр нь хэвэн юм болоод анхны удаа сонсоход бол яагаад байж болоогүй юм байсан юм нь 15 20 дээр болохоор хэвэн болоод тэгээд тэрний дараа шууд үнэн болоод очдөг. Энэ бол ерөөсөө байдаг батлагдсан зүйл. Тэгээ манайд бол яг хуу энэ чинь яг зардал өндөртэй. Тэгээ манай сүүлийн үед нөгөө нэг юу болоод байна л да. Манайд ч байх те. Мэдээлэл контент үйлдвэрлэлч нөөрэ бас хямдарч штэ. Маш олон контент үйлдвэрлэгч нар байна штэ. Чанарын ялгаа байгаа болохоос биш ерөнхий харагдц центртэй зарцуулж байгаа зарим чанарын ялгааг энгийн хүн бол ажиглахгүй. Тий. Ажиглахгүй. Тэр чи энгийн хүнд ялгаагүй. Тэгээд ингээд сүүлийн үед айгу өндөр зардалтай байсан нь одоо медиа микс гэж бас ойлголт байна. Ялангуяа энэ мэдээллийг медиа олон төрлийн медиагаар одоо микслэл холиод сонин дээр радиогоор, телевизээр, одоо сайтаар юу гэдэг тэр хүний хаанч байж магадгүй тэр бүх медиад нь тааруулаад ингээд энэ тэгээ өнөөдөр хүртэл уг нь зардал өндөртэй гэж яригддаг байсан арга юм. Одоо тактик юм, мэдээлэл, коммуникацийн тактик ба шүү дээ. Тэгээ энэ сүүлийн захин орчинд бол амархан хийгдэх болоод байна. Дээр нь үнэн хямдарчаад байна. Дээр нь яг нөгөө захиалагч нар чинь бас мөнгөтэйж байна да. Мөнгөн ч ихсээд байна, үнэн хямдараад байна. Тэгээд аимшигтай. Мэдээллийн тоо хэмжээ бол амар байна.
өмнө энэ дээр ярьжсэн. Тэгээд энэ сэдвээ таны хоёрч лекцийг сонссон баг. Тэгээд яг харвал хоёр хөршөөс тэр дундаа хойд хөршөөс бид хэд рүү ирж байгаа нөлөөлөх оролдлогууд хэрэг байдгийг, ямар төрлийн оролдлогууд ажиглагддгийг. За яг ер нь бол эхлээд хоёул хоёр хөршийн хадлаар ярих чинь те. Бүхэл улсууд иргэн тойрныхоо улсуудад ямар нэгэн байдлаар нөлөөлөх оролдлогуудыг хийж байгаа те. Бид нар ч хийж байгаа шүү дээ. Яг жижигхэн хэмжээнд нэг л мөнгөнийхөө хэмжээнд тэгэл чадварын хэмжээнд л ихээс биш те. Соёлын болон одоо янз бүрийн байдлаар. Нэгдүгээр тэр. Яг манай улсын хувьд онцлог нь бусад дэлхийн одоо бусад улсуудтай харьцуулбал юу вэ гэхээр энэ гариг дээр хамгийн их хуурамч мэдээллийг одоо төрн оролцоод хамтран үйлдвэрлэдэг хамгийн том хоёр улс нь л болж таарчаад байна л да. Яг тэр хоёрын голтой тийм. Яг тэр хоёрын голт нь байна. Тэгэнгүүт манайд бол ингээд янз бүрийн байдлаар илэрж идэг, орж ирж идэг. Зүгээр жишээлбэл манайхыг бас бидний бодож байгаа шиг Орос хятад хоёр тэгж их тоод юм уу яадгийг бас мэдэхгүй байна. Зүгээр хятад жишээлбэл сая өнгөрсөн хэдэн сарын өмнөөс Тайваны сонгуул дээр яаж оролцов те. Тэр хуурамч мэдээллийг ямар шатанд үйлдвэрлэж тэр Тайван дотор яаж амар юм болж байна. За Орос Украин дээр ч гэдэг юм уу эсвэл энэ дайнтай холбоотой асуудал дээр ер нь хуурамч мэдээллүүдийг яаж үйлдвэрлэж байна. Яг энэ дээр барууныхан ч бас зүгээргүй байгаа юм чи мэдээллийн дайн болж байна те. Нэг хайпер юу лээ? Нөгөө зөвхөн зэвсгийн биш юуны дайн болоод байна гэж хэлээд байгаа шүү дээ те. Холимог дайн болоод байна мэдээллийн дайн. За тэгээд яг энийг ингээд суур бас хэлэхгүй болохгүй. Манай дээр бол бүр тэгж онцгойлж одоо Украин дээр ч юм уу Тайван дээр ажилласан шиг мэдээж ажиллахгүй байгаа гэсэн би бол бид нар ингээд байнгын ингээд мониторинг хийж байхад зүгээр яг энэ хоёр улс дээр бол ямар нэгэн байдлаар ингээд байнгын юмнууд бол байгаад ажиглагддаг. Зүгээр бүр яг маш энгийн тодорхой жишээ юм бол жишээл Оростой холбоотойгоор гэх юм бол бид нар хамгийн эхэлж айгүй хүчтэй ажилласан одоо манай бид нар өөрсдийнхөө ажлынхаа хүрээнд шүү. Ковидын вакцины үеэр бид нар вакцины яг ковид үеэр вакцинтай холбоотой оронч мэдээллүүдийг нэгт шалгах ажлуудыг маш эрчимтэй хийж исэн. Тухайн үед UNICEF-тэй хамтраад дэмжлэгтэйгээр. За тэгэд бол жишээлбэл ингээл за AstraZeneca гээл одоо Verocell нөгөө хятад вакцин Pfizer ингээл бүгд л ингээл хор ерөөсөө хийлгүүл баларна гээл түмэн шидийн хоромж мэдээлэл явсан. Verocell хийлгүүл нөгөө хятад вакцин хийлгүүл юу лээ чип суугаад тэгээд Монгол хүний гений мэдээллийг хятадын засгийн газар авч ийн гэжсэн шүү дээ. Мэдхгүй. Үнхээр л явж исэн те. За Pfizer хийлгүүл одоо тэрийг тэгтээ ойлгох гэж үзээ вакцин хийлгэн. Вакцин хийлгэнгөт чип сон те засна. Вакцин ч өөрөө ихлэ шингэн байгаа шүү дээ. Нэг юм шингэн. Тэ. Тэгээ шингэн чип суугаад тэр чипээр ажиллаад хятадын засгийн газар Монгол хүний гений мэдээллийг аваа. Гений мэдээлэл. Ягаад ч Монгол хүний гений мэдээлэл айгүй хэрэгтэй те сайн. Тэгээд ийсэн чинь тэрний дараах нь нөгөө нэг бүх вакцинтай вакцингүй зүгээр л манай иргэний бүртгэлийн иргэдийн мэдээлэл хятадын хар зах дээр зарагдчихсан гэж тэ. За тэгээд харин тэгэхээр одоо юунд анхаарахгүй байх уу гэдэг чинь юм. За тэгээд жишээлбэл Орос тэгэнгүүт ингээл Pfizer тариулал одоо баг л ингээл урт наслахгүй гэл юм чинь Pfizer нь гараад удааг багт Pfizer тариулаад хэдэн жилийн дараа үхсэн байна гэдэг мэдээлэл явал тий. Тэр чинь Pfizer нь бий болоод жилч болоогүй байхад Pfizer тариулаад 3 жилийн дараа хүчлээ гэдэг мэдээлэл төр ингээл гарч идэх гэж байт юм. За тэгэхэд тэр дунд бид нар дээр ороод бид нар ингээд нэгтэл шалгаад энэ худлаа гэдээ гаргасан дотроос цорын ганц Sputnik гэдэг вакцин дээр манай дээр хурамч мэдээлэл орж ирээгүй. Sputnik муу Sputnik ийм тийм гэсэн нэг ширхэгч юм орж ирээгүй. Тэгээд яг хөө тэр ингээд тэгээ ингээ хараад исэн чинь ер нь вакцины эсэргүүцэж байгаа хүмүүс тэгээ Sputnik-ийг магтаад байгаа хүмүүсийн талаас их нь ерөнхийдөө ямар нэгэн цэг RU гэдэг сайтнаас баталгаагүй ер нь л орос хэл дээрээс орчуулсан мэдээлэлүүд байгаадсан байхгүй юу.
Тэгээ энэ ямар нэгэн сонирхолтой юм байна даа гэж бид нэг ингээд бодож байсан. Тэгээд тэрний дараа ингээд ковид ч ингээд намжлаа. 22 оныхын 3 сард 2 сарын 23-нд Орос Украин руу цэргийн тусгаар ажиллагаа хийлээ. За бид нар бол дайн гэж нэрлэдэг байгаа. Мэдгүй би л дайн гэж нэрлэж байгаа. За тэгээд тэрний дараа яасан бэ гэхээр нөгөө нэг худал мэдээл тараагаад ис яг нөгөө бүлэг хүмүүс тэгээ их сурвалж нь яг хിവэрээ. Тэгтээ өгүүд нь агуулга нь өөрчлөгдсөн. Юу гэсэн гэхээр Спутник агуу гэдэг агуулгынх нь Спутник гэдэг үг нь Путин эсвэл Орос улс гэдэг үгээр солигдоод нөгөө Pfizer энтер гэжсэн үгүүд нь хортой гэжсэн, навшин гэжсэн. Тэр нь Украин, НАТО одоо Европын холбооч гэдэг юм уу? Ийм үгүүдээр солигдоод барууныхан агуулга барууныхан. Тэгээд энэ агуулга нь яг тэр чигээр ингээд нүгэд явсан баг. Тэгээд бид нар бол тэн дээр харж байгаад яг энэ дээр бол ингээд шууд хэлж болох. готлоод одоо энэ нь тэндээс мөнгө аваад ингэсэн тэгсэн гэдэг юмыг бол бид нар тийм баримт байхгүй. Гэхдээ зүгээр одоо паттерн гэх юм уу те. Одоо тэр нөгөө зөв тогтол одоо тэр одоо нэг тэр хөдөлгөөн юм байна шүү дээ те. Тэр бол тэгж ажиглагдсан. Энийний дараа одоо ингээл ерөнхийдөө тэрнээс хойш чинь Оростой холбоотой ер нь мэдээлүүд ч гэсэн одоо ер нь жоох эрчимцсэн. Ерөнхийдөө л нөгөө агуу Орос, агуу Путин гэдэг контент ингээл явсан хിവэрэй л байгаа. Тэгсэн мөртлөө айгуу гоё шүү дээ. Орос, Монгол найрамдал, бат бүх энтер гэсэн мэдээлүүд их явдаг мөртлөө бид нар ингээл дотор нөгөө контентын нөгөө шинжилгээ энтер хийгээл зөнгөд. Иймэрхүү мэдээллүүд жоохон монголчууд харж байгаа шүү дээ. Цаанаасаа одоо яаж ирдгийг мэдэхгүй. Зоолттой нэг үнцэг байдаг нь. Гэхдээ бол Орос бол ахын шүү. Орос ах нар тий. Монгол нь дүү шүү. Хоёулаа гоё. Чи дээр айгүй ив найрамдалтай айгүй гоё байгаа энэ дэлхий дээр. Гэхдээ Орос бол ах шүү. Чи бол дүү шүү гэдэг маягийн үнцэг бол байнга явчихдаг. Гэх мэтчлэн. Тэр нь ч монголчууд их дуртай тий. Дуртай юм уу? Чи дуртай юу? Дургүй шүү дээ. Тэгэхээр энэ бас нэг үеийн ялгаа байна. Хүмүүс нь тий. Нөгөө чиглээд байгаа хүмүүс нь гэх юм уу? Одоо энэ дээр эрчимчтэй холбоотой ч юм уу. За эсвэл юу гэдгийг төмөр зам ингээл амар ол өөрөөр дэд бичсэн асуудлууд яригдж орж ирэнгүүт миний л мэдхийн Монголд байгаа сэтгүүлч нар медиа салбарт ажиллаж байгаа хүмүүс бодлого боловсруулагч нар ойлгодог юм нь Монголын тодорхой нэг улс төрч тэр Монгол X ерөнхийлөгч яг үндэ юм Оросын талд ажилладаг гэдэг юм common understanding маягийн юм байгаад байдаг юм санагддаг. Явшлах байлгүй. Тэгээ тэр common understanding-ийн талаар хүмүүс нэх ярьдаг. Тэр хүмүүсийн тэр хүний ингээд хамт ажилладаг хүмүүсийн ч хүмүүс мэддэг тий одоо юу гэдгийг нэрийг хэлчих ингээд одоо юу лээ баасан гэж сэтгүүлчээд үл отхон гэж сэтгүүлчээд гэж лээ. Тий тэгээд мөнх байсгалан гэж нэг сэтгүүлч байгаа. Мистер Дог гэдэг нэг нөхөр байгаа гэдэг ч юм уу. Ингээд тэр хүмүүсийг ерөөсөө ингээд хүмүүс common understanding-аараа моя гэж нэрлэдэг. Тэгээд одоо юу гэдгийг тэгээд ямар нэгэн байдлаар тэр талд байгаа хүмүүс ингээд Оросын шууд нөлөөлөлт ажилдаг байх гэсэн хардлага commonly байгаад идэг. Яг за би нэг дараа нь явахтаа яаж ч гаргаж магадгүй. Тэгтэл энийг тэгтээ хүмүүс юу яагаад яг ойлгох юм бол эсвэл монголчууд юу яагаад ойлгох масараа энийг ерөөс олж харахгүй байгаа юм бол зүгээр маш энгийн ганцхан үгээр хэлвэл нөгөө төрөний л мэдээлэл литераси боёо мэдээллийн тэр мэдээлэлтэй харилцах суурь боловсрал байна шүү дээ. Одоо ингээд мэдээлэлтэй харилцах суурь боловсрал гэж бид нар үг ашиглаад байгаа. Энд чи яг энийг бас ингээд айгүй энгийнээр литераси гэдэг чинь юу бичиг үсэг таалагдах шүү дээ, тий. Өөрөөр хэлбэл ингээд үсгүүдийг холбож уншаад ойлгож чинь, тий. Тэгээд тэрнийхээ дараа ном уншдаг болж чинь. Уншсан номороо маш их мэдээлэл авдаг болж чинь. Тэгээд дараагийнхаа үйлчлэлийг хийх шийдвэр гаргах тэргээд ашиглаж чинь, тий. Тэгээд гаргаж чинь, ярьж үг хэлдэг болж чинь. Ер нь их уншсан хүн зэгцтэй илүү зэгцтэй ярьдаг, тий. Энд чинь ингээд ийм цикл ийм боловсрал байна шүү дээ. Нэг ийм цикл боловсрал. За энийг ингээд бид бичиг үсэг таалагдах гэж нэрлээд байна. Энийн дараагийнх нэг боловсрал бол энэ хэвлэл мэдээллийн одоо мэдээлэлтэй харилцах суурь боловсрал гэдэг нь, тий. Хэвлэлээр явж байгаа мэдээллийг эсвэл энд явж байгаа мэдээллийг одоо ингээд энэ нь хэн хилээд байгаа?
яагаад хилээд байгаа. Хиний хин хилээд байгаа. Зөвхөн хинч биш те. Хаана хилээд байгаа. Хаанаас хаана. Хааны хажууд хаана. Энэ зөвхөн нэг үг биш байхгүй те. Тэг яагаад хилээд байгаа гэмчлэн нэг юм жоохон дахиад нэг юм лавшруулж бодсон шүүмжлэл сэтгэлгээ гэж critical thinking гэдэг те. Өшөө жоохон ингээд юм шүүмжлэл сэтгэлгээгээр хандаад тэгжиж оруулж штэ. Бид нар чинь ингээд шүүлтүр нь болоод байна штэ. Тэгжиж толгойд оруулаад бодоод тэгээд гаргах. Тэгээд тэр харсан ойлгосныгоо бусдад ярих ч байдаг юм уу. Эн чинь циклээр дараагийнхан тэр мэдээллийн боловсрал. Тэр энэ л биднэрт байхгүй байна. Тэгээд энэ биднэрт ер нь яагаад байхгүй байдаг вэ гэхээр эн чинь ер нь л яг хоёр шалтгаан байгаад ер нь нэг үндсэн шалтгаан манай өмнөх яг бид нар ингээд ялангуяа залуу хүмүүс өмнөх үеэ ингэж муу хэлэх ерөөсөө би бол тэрний айгүй эсрэг байдаг. А гэхдээ нэг үний юм юу вэ гэвэл манай өмнөх нэг 90 оноос өмнөх сэтгүүл зүй гэдэг бол энэ бол одоо юу гэдгийг сонгодог гэх юм уу яг юм цэвэр сэтгүүл зүй бол байгаагүй. Энэ хүмүүс бол энэ хөдөлмөрөх бах энэ Ахмад үеийн ч гэсэн өөрөөсөө яагаад тэгэхээр эн чинь сэтгүүл зүй биш пропаганда байсан. Мэдээлэл харилцаа байсан уу байсан. Зүгээр жинхэнэ бие даасан чөлөөт тийм сэтгүүл байгаагүй бах. За тэгээд төрийн одоо манайд албаны их сурвалж гэдэг заваа үг гэдэг та. Юу гэсэн ч үгүй. Албаны их сурвалжуудаас үзэхэд албаны их сурвалжаас мэдээлэл авмав гэж ковид үед те. Тэр нь хэнийг хэлээд байгаа чи эрүүл мэндийн яам хөсүүд энтрийг нэрлэсэн те. Одоо тэгтэл тэр хамгийн хөдөлж байсан хүмүүс нь бүгд тайлбарлаж газар шалгаж байгаа юм шүү дээ. Тэгэхээр тэр чинь тухайн үеийн тэр зөвхөн албаны мэдээлэлд итэг гэдэг албаных нь их сурвалж гэдэг байгаа тэр албаны байгууллагууд нь хамгийн их асуудал гаргаад байгаа. Хамгийн их асуудалтай байсан нөхдүүд. Энэ ерөөсөө л ийм байдаг. Тэгэхээр бид нар энийг хизээ тэр өмнөх нийгэм тгээс суулгацсан. Төрийн байгууллага бол хамгийн үнэн хилдэг албаны их сурвалжаа гэж заагаад өгсөн. Тархинд нь хийцэн. Тэгээ энэ төрийн байгууллагаас гаргаж байгаа мэдээллээс өөр үзэл бодлыг эсвэл өөр санааг бол бүр ингээд дарддаг байсан тий. Бүр хордог байсан тийм үзэл бодлыг. Тэгэхээр ийм үед бид нар ингээд бүтэн одоо хэд 2 үе ч юм уу ингээд явчаад нь штэ. Тэгээ бид нар одоо ингээд яг 30 жил ингээд чөлөөт гэл явж ийн л та. Тэгэнгүүт одоо яг сэтгүүл зүйчийг үндсэн юм юу вэ? Тэнцвэртэй мэдээлэл. А, Б, бороо орсон ороогүй аль альнийг нь нягтлаад ингээд хүргэх те тэнцвэртэй мэдээлэл гэхгүй хамгийн гол үндсэн. Гэтэл манад хамгийн том асуудал нь энэ л болчиход байгаа. Тэгээ бид нар жишээлбэл ганцхан их сурвалжтай мэдээлэл итгэл ингээл явсан. Их ганцхан их сурвалжтай мэдээ гэдэг бол ерөөсөө мэдээ сэтгүүл зүй биш байхгүй. Тэгээд өөр улсууд яадаг хөр бүр ингээ багаас нь хүүхдүүдийг мэдээ үзүүлээд итгэж гин үү. Дутуу их сурвалж байна уу? Энд үжил бодлоо энэ баримт уу юу вэ гэдэг ингээ багаас нь ингээ заагаад идэг. Тэгээд энэ яриаг би 10 жилийн өмнө би саяхан Facebook дээр мэдээллийн суурь боловсрал гэдэг нэг хаан чи мэдгүй нэг юм лекц хичээл одоо сургалт хийж байгаа нэг зураг Facebook надад сануулж ийн л та. 10 жилийн өмнө би нэг ярьж ижээ. Одоо би ингээд өөрөө би ингээд хинт ч хэрэгтэй ингээл яриа л те. Гэтэл би болохоор энэ мэдээллийн суурь боловсралыг яах ёстой вэ гэхээр баг дунд боловсролд оруулах ёстой гэж үздэг байхгүй юу? Ерөөс бусад улсууд нь тий бие үзээд байх ч байх. Би зүгээр сайн шиг копи паст хийж хэлэх. Тэгээд аль 10 жилийн өмнө ингээд ярьдаг. Ерөөсөө энэ хязгаарч ажил болдгоо. Манаас авдаггүй. Боловсролын хөтөлбөрт өөрчлөлт нь оруулна гэдэг үл амар ажил энд ерөөсөө бити бараг л ийшээ бити бүр бодооч хэрэггүй гал ингээл нөгөө нэг яамных нь байд юм уу ингээд нөгөө их бүхэн хүмүүс дандаа л хиймэрдэг. Тэгээ 10 жил болцсон. Одоо нэг юм жоох өөрчлөгдөх юм байх чинь. Тэгж боддоо. Тухайн үед 10 жилийн өмнө боловсролын баг боловсрал, дунд боловсралд оруулсан байсан бол тэр хүүхдүүд одоо мэдээллийн суурь боловсролыг бүр багаас нь мэдсэн тэр хүүхдүүд чинь одоо нийгэмд гарч байгаа хүмүүс байхгүй сонгуул өгнө одоо ингээд бид нар 10 жил тэгэхээр чинь уг нь айгүй чухал юм. Хэрвээ энэ байх юм бол Мухасгалан гэдэг сэтгүүлч хэний төлөө дуурайд байгаа юм гэдгийг бид нар магадгүй 2017 онд ч мэдэх боломжтой байсан. Одоо бол бид нар бүгд мэдж байна. 16 7 онд хүмүүс мэддэггүй байсан. Синийг телевиз би одоо санд нэг би нэг 14 5 онд ч дээ. Сэрэг телевиз хэний телевиз вэ?
Хүмүүс мэддэггүй. Одоо бол яг ингээ мэддэг юм шиг байна. NTV хийнийх вэ? Мэдгүй. TV9 хийний ганц TV9-ийг л нэг мэдчихсэн байж магадгүй. Мэрсэр гих мэтчлэн. Тэр чи иймэрхүү зүйлсийг ингээд багаас нь өгстэй. А зүгээр түрүүчийн чиний асуултанд зүгээр сонирхолтой санагдсан. Би бол зүгээр жишээлбэл одоо чи сая отхон гэсэн мөнх хайсалан гэсэн одоо ингээд өөрөөр сэтгэл зүй PR2 гэж бас нэг чухал сэдв манад ингээ байгаад идэг. Мөнх хайсалан гэдэг сэтгүүлч илээр одоо ерөнхийлөгчийг дэмжин те. Тухайн үедээ штэ 17 10 ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө баха. Би бол Батулга гэдэг хүнийг дэмжинэ гэд илээр хэлээд тэрний өмнө ч яхав ингээд алдаар дэмждэг л байсан л да. Тэр үед бид нар мэддэг байсан. Тэг хүмүүс яаж мэддэг байсгээр тэр чи өөрөө хэлээд яг бид нар ингээд салбар дотроо эсвэл одоо арай нэг мэдээлэлтэй ойрхон байдаг хүмүүс л ингээд мэдчихдэг те. Ард иргэд бол мэдэхгүй шүү дээ. Ард иргэд хамгийн анх эзэм эцэгдэр сонгуулийн өмнө мөнх хайсалан сэтгүүлч өөрөө би Батулга гэдэг хүнийг дэмжин. Энэ миний одоо үжил бодолд нийцдэг гэнтэр гэсэн мэдээлэл хийсэн те. Энэ бол сайн жишээ. Нэг бодлоо. Тийм ил зарлах тийм. Ил зарлах нь. Жишээлбэл отгонч гэдэг юм уу эсвэл өөр янз бүрийн сэтгүүлчид сэмэрхэн мөнгөний авчаад тэр хүний талаар ингээл хүмүүс болохоор өөрийг нь айгүй шудраг юм уу эсвэл ингээд дундыг баримтч нэгэ бодоод идэг те. Гэтэл өөр газараас ингээд сэмэрхэн мөнгө аваад хийгээд. Энэ л хамгийн буруу. Энэ л хамгийн муухай. Тэгэхээр хэрвээ ил тод байгааг нь бид нар бол одоо бүр магтах хэрэгтэй үг нь бол. Өмнөх дугаар дээр Ладахтай ер нь бас хил мэдээллийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүс эсвэл ямар нэгэн байдлаар public figure болсон хүмүүс өөрсдөө үзэл бодолтой байх нь үзэл бодолтой байгаад тэрэндээ үнэнч байх нь хэр чухал юм бэ гэдэг тухай ярьж ирсэн. Одоо л энэ үнцгийг би зөвхөн хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүс нэг хоёрдугаарт бас юм олон нийт өөрсдөө мэдээлэл гэдэг зүйлд шүлтүртэй ханддаг. Мэдээлэл гэдэг зүйлийг таних оролдлого хийдэг. Түрүүний ярьдаг critical thinking тий. Шүмжил сэтгэлгээгээр ханддаг байх нь хэр чухал юм бэ гэдэг рүү чиглүүлээд ер нь дуусгая гэж бодож байна л да яриагаа. Тэгээд таны хувьд ингээд баг за 10 жил ингээд media literacy гэдэг юм ярьсан байна тий. Ингээд харахаар бид эдийг media literacy-тэй болох магадгүй одоо юу гэх юм болсон хэсгийг сорж байгаа зүйл одоо бас ингэ сонгол болгож байна. Тэгэхээр media literacy-тэй байх, media literacy гэдэг зүйлийг таниулах дээр иргэн болгоны зүгээс, хувь сэтгүүлч болгоны зүгээс, редакц болгоны зүгээс, медиа компани болгоны зүгээс юу нэг хэвээр бэ? Ягаасаа ямар хандлага, ямар өнцгөөс хараасаа гэж хүсэж байна. Та энэ талаар ер нь өөрийнхөө бодлыг хэлээд тэгээд хоёул яриагаа тусгая. Төрөний нөгөө хэлдэг одоо иргэдийн зүгээс за иргэд сэтгүүлч редакц гэдэг гэсэн тийм. За хэвлэс нэхлээ да. Редакц талаас нь. Редакц бол төрөний хэлдэг хурамч мэдээлэл ихсэх эсвэл мэдээллийн боловсралгүй иргэдтэй байх гэдэг энэ яг улс төрчдөд ашигтай. Богино хугацаанд. Том зүгээрээ бол улсын хөгжилд бол мэдээж хортой. Энийг бид нэг тайлбарлаад байх шаардлага байхгүй. Улс төрчид ашигтайг нь ч гэсэн одоо бас нэгт нарийн тайлбарлаад байх шаардлага байхгүй. Манай улс төрчид өөр зорилгоор улс төрч болж байна. Тэ? Яг улсаа хөгжүүлэх гэсэн хүмүүс байгаа л байх. Гэхдээ харамсалтай нь одоо юу гэдгийг ил одоо хит их нөлөөтэй байгаанууд нь бол онцгүй харагдаад байна л та. Тэгэхээр ингээд богино зайны одоо тэр media literacy нөгөө төвшин доогуур байх нь эднэрт ашигтай байгаа гэдэг. За хэвлэл мэдээллийн хувьд тэгвэл ууг нь улс төрчдийг хаяа. Хэвлэл мэдээллийн байгууллага редакцид энэ ашиггүй. Одоохондоо ингээд улс төрчдөөс мөнгө аваад, төрөөс мөнгө аваад тэгээд ингээд ийм одоо media literacy төвшин доогуур иргэдтэй ингээд мэдээлэл өгөөд байх нь амархан юм шиг эсвэл нэг амарч юм шиг эсвэл ашигтайч байгаа юм шиг байж магадгүй мэдгүй эсвэл юу ч бодохгүй байж магадгүй. Гэтэл энэ чи айгүй хортой. Эн чин төрөний хилээд байгаа нөгөө хизээж томруулахгүй
тэр төр ус төрөөс санхүүжил гэдэг чинь хизээж боломж өгөхгүй зүгээр өхүүлэхгүй л байх хэмжээнд байна. Тэ? Зомби бол. Зомби болгоно. Тэгэхээр ууг нь энийг ингээд тасчин хаяад иргэдээ улам иргэдээ боловсруулад иргэдээ зөв өөрөө боловсроод тэгээд өөрсдийнхөө нэр хүндийг өсгөөд ингээ явах юм бол ууг нь илүү урт хугацаанд ашигтай байхгүй. Эрдэгчүүд өөрт нь. Манад хэвлэл мэдээлэл сэтгүүлчдийн нэр хүнд ер нь сэтгүүлчдийн нэр хүнд яг хав дэлхийд даяар л одоо унсан л да. Ер нь сүүлийн 10 жилд бол дэлхийд даяар унсан. Сүүлийн яг 1-2 жилд нь ковид-мовидын дараа энэ төр нөгөө уламжлал сэтгүүлч айгу чухал юм байна гэж жоохон өсөх хандлага энэ төр бол байсан. Манад бол бас яг сүүлийн 1 жил бол өсөх хандлага байгаа юм шиг иммерсээр судалгаа сонсогдсон. Би гэхдээ яг сайн мэдэхгүй байна. Ерөнхийдөө сэтгүүлчдийн нэр хүнд бол нэг тийм шүрхий сайн биш байгаад байгаа тий. Тэгэхээр энийг сайжруулахын хувьд ч гэсэн хэвлэл мэдээлэл өөрөө хамгийн чухал нь хуурамч мэдээлэл үйлдвэрлэх ус төрчийн одоо зоош болохгүй ус төрчийн өөрийнх нь бэлтгэсэн мэдээллийг тэр чигээр нь гаргахгүй төрийнхний мэдээллийг тэр чигээр нь хүргэхгүй ийм байх юм бол өөрсдийнх нь нэр хүнд нь өснө. Бас нэг юм чанартай мэдээлэл хүргүүл. 90 оноос өмнө бол бас нэг юм ажиллаад байдаг нь сэтгүүлч өөрөө автоматар паблик фигюр байсан маягийн. Тэ. Тэгээд амар өндөр нэр хүндтэй байсан мэрэгчилж шүү дээ. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд асар унтсан байгаа энийг буцаагаад дэвшлүүлэх голдрол нь таны ярьж байгаа зүйл. Гол тий. Одоо уг нь айгүй алтан үе байгаа байхгүй. Яагаад тэгэхээр нөгөө нэг ковид дайны тэрэгэл дэлхийд бас янз янзын юмас чинь энэ сошиал руу чинь хамаагүй хуйларч болохгүй байна. Энд чинь хуйлрах юм бол алуулах юм байна. Энэ дотор чинь надтайгаа адилхан бүтггүй нөхөр л мэдээлэл хийж байгаа юм байна. Тэгэхээр аль нэг редакц сэтгүүлчийнх нь мэдээлэл нь надад илүү хэрэгтэй байна гэдгийг ойлгож эхэлчихэд байгаа байхгүй дэлхийн нийтээр. Тэгэхээр энэ бол хэвлэл мэдээлэл бол ялангуяа уламжлалт медиагийн одоо энэ сэтгүүлчдийн нэр хүнд өсөх одоо хандлага руугаа орчоод байгаа байхгүй юу? Энийг алтан үеч гэж нэрлэдэг байгаа. Энэ ингээл давтамж байдаг юм байна л да. Олон улсад. Тэгээ олон улсад бол энэ дахиад босч ирж байна гэдэг. Тэгэхээр манайх чинь ялгаа авахгүй. Манайх чинь нэг тийм ямар нэгэн гараг дээр л адирч байгаа юм чаа. Тэгэхээр редакц сэтгүүлчид энийг яг мэдрээд тэгээд тэр нөгөө нэг хямдхан хоёрын оронд хямдхан хүснэ юм хийхгүйгээр яг хүнд хэрэгтэй юм хийх юм бол нэр хүнд нь өсөөд ихтгэл үнэмшил өсөөд уншигчтай татаж оруулжуулаад тэгээд уншигчтай ингээд мөнгө л ихснэ л гэсэн үг шүү дээ. Реклам орж ирнэ. Энэ нэг тал нь. Редакцуудын бий бол ингээд хийх ёстой гэдээ хүсээд идэг юм. Энэ амар тийм хэцүү биш. Хийх ёстой. Үндсэн л хийх ёстой ажил л бид нар хийхгүй л болохос. За иргэд нь. Иргэд юу хийх ёстой? Тэгээд дараагийнх нэрээ сэтгүүлчд дээр бас дахиад нэг юм төрний нэг паблик фигюр одоо ч гэсэн ерөн сэтгүүлчд олонний танил сэтгүүлчүүд их байна шүү дээ, тэ. Энэ сэтгүүлчд олонний танил буюу өөрийнх нь үг хэл өөрийнх нь бодож байгаагаас илүү нөлөөтэй гэдгийг айгүй их бодох хэрэгтэй. Тэр ингээл Facebook бол миний орчин хувийн үзэл бодол дургу бол явж гэдэг юм уу? Энэ миний орон зай гэдэг тэ. Паблик тохиргоотойгоор явуулж байгаа бол уучлаарай таны орон зай биш шүү дээ. Ер нь одоо Facebook дээр чиний орон зай гэдэг чинь чи DM дотор public message одоо messenger chat дотор л чиний private message дотор л чат дотор л чиний хувийн орон зай байвал байхаас өөр газар ер нь хэцүү шүү дээ. Групп дотор ч бай одоо public хаалтай групп ч маш энгийнээр ярил л да. Автобус гэдэг нийгэм дээр байдаг бас нэг хаалтай групп шүү дээ. Автобусын дотор орилол хүн болгоно хэрүүл хийдэггүй үстэй. Автобусын дотор эсвэл одоо яадын хулгай хийвэл ялгаа авахгүй л чи гинт хэрэг үстэй. Тэрнээс биш энэ би автобусын дотор миний хувийн орон зай гэж орилдоггүй шүү дээ. Өөр нэг Facebook групп дотор байлаа. Энд чи ялгаа байхгүй шүү дээ. Яг үнэ тий. Ямар ч ялгаагүй байхгүй. Таймлайн чинь 50000 friendsтэй бол тэгэл тэр 50000 friends-ийн орон бүгднийх нь орон зай шүү дээ тий. Тэгэл за бол бүр friends тохиргоотой хийсэн тий миний энийг ингээд олон нийт зачлаа мачлаа найзуудаа юм яриа тэрийг нь гадагшаа ингээд ярьдаг үст энэ чи амьдрал дээр яг л энэ чинь тийм учраас энэ тэр ялангуяа сэтгүүлчид энэний орон зай маа эсвэл одоо юу гэдгийг тэрийг болгох хэрэгтэй. Тийм боломжгүй юм чинь. Тэр нь айгу төр нийлдэг нөгөө үг хэлбэрээ цэгнэх айгу чухал. Тэр төрлийн гомдол амир их явдаг те. Тэр гомдол бас нөгөө улс төрчдийн өрх хэстэй шиг адилхан хачаа. Харин тий. За тэгээд үзэгчдийн иргэдийн хувьд одоо жир иргэд
хуримч мэдээлэл одоо яаж яах вэ гэдэг дээр те. Орчин цагийн одоо би түрүүсэн чинь өнөөдрийг хүртэлх нийгэмд л мэдээлэл гэдэг бол хүч байсан бол өнөөдрөөс хойш нийгэмд хүчгүй болгохыг үл хүнийг мэдээлэлээр бөмбөгд гэж штэ. Тэгэхээр энэ үед хувь хүн иргэд яах хамгийн чухал чадвар юу болох вэ гэвэл амар энгийн нэг чадвар, игнор хийх чадвар, үл тоох чадвар, мэдээллийг хайхрахгүй байх чадвар. Энд чи явж айгүй хэцүү юм байна л д. Астраг мэдээлэл ирээд идэг. Тэр мэдээлэл болгонд ингээл сэтгэл нь хөдлөөл харсын болгондоо үйлээл инээгээл эсвэл одоо өрөвдөөл те. Мэдээлэл болгондоо зууралдаад байна гэдэг бол энэ хүн ерөөсөө утгагүй болно. Тэгэхээр хүн өөртөө хэрэгтэй хэрэггүй гэдгээ ангилж сурах, хэрэггүйгээ игнор хийдэг, хэрэггүйгээ үл тоодог, зөвхөн хэрэгтэйгээ оруулдаг энэ хоёр чадвар айгүй чухал болоод ирж байгаа. Тэгээд фильтр. Тэгээд хэрэгтэйгээ оруулна гэдэг чинь төрөний нэг шүүлтүртэйгээр шүүмжлэх сэтгэлгээгээр ингээд оруулах бүх тэр юмыг ингээд фильтрдэн гэсэн үг. Хэрэггүйгээ игнор хийх гэдэг нь шаардлагагүй өөрт хэрэггүй гэсэн мэдээлэл зоригтойгоор ингээд хаях. Энэ бас яг амьдралд байдаг нөгөө баахан ингээд нот интересттэй хүн байдаг шүү дээ. Нэг олон жил ингээд хайрцагт хийгээл хизээч ашиглахаа мэдэхгүй юмнуудаа ингээд хувцсч ялгаа байхгүй те. Ингээд ашиглахгүй хувцуудаа байлгаа л гэдэг энэ төр байдаг шүү дээ. Яг энэ тийч яг адилхан байхгүй мэдээлэл. Тэр мэдээлэлээ ангилах хэрэггүйгээ хаях ийм дадалтай болох. Энэ хамгийн чухал. Явж хэрэггүйгээ хаях. Энэ дээр сошиал медиаг алгоритм мөнгө туслах гэж оролддог шүү дээ. Уг нь тий. Тэгтэл дийлэхгүй шүү дээ. Дийлэхгүй. Уг нь ингээл нэг зөв орчинд нэг зөв бүрдүүлчихвэл ингээл би нэг дээр үйт шүү дээ. Би санаж ийнэг юу. Монголд ч нэг энэ мяган биеийн хөлт гэдэг хүн л ерөөсө бүх юмний буруутан болоод ингээл авч хаяал ингээл Монголоо цааргаа зэгтэн болоо тий. ганц ерөөсө холгаач хамаг юмний буруутан болоод ингээл бөөнөрөө ингээл авч хаяагүй юу. Тэрнээс нэг 2-3 сарын дараа шүү дээ. Дараа нь Зандан шатар гэдэг манайх их хурлын даргатай болсон. Тэгээд тэрнээс чинь тэрнээс чинь тиймээ нэг сар мар 2 сарын дараа шүү дээ. Телевизээр ингээд их хурлын дарга чинь ингээд голтон суугаад те Зандан шатаргаа ингээд үг хэлж ийн гэсэн чинь манай эхнэр ингээд нэг санамсруу ингэж харснаа. Энэ юм чи яга голтон сууж байгаа юм гэдэг тэгэхгүй юу. Тэгээд энэ чи их хурлын дарга юм чинь голтон суухгүй хаан суух юм гэсэн чинь нөгөө мяган биеийн хулт малтанд хайдсан ингээд тэгэхгүй юу. Тэг би тэр үед надад айгу сонин санагдаа. Тэр чинь Монгол даяараа үзий ядаад л Монгол даяараа хүн болгоны мэдж байгаа сэдийг мдэггүй. гэсэн манай их тэр ерөөсөө тэрийг мяган биеийн хулт гэдэг хүн буусныг нь ч мдэггүй. Дараагийн их хурлын дарга нь хэн байсныг ч мдэггүй. Тэгээд надад айгу сонирхолтой санагдаад би манай хүн чинь тэр чинь бас нэг төрөөд нэг удаагүйч байлуу. Тэгээд би зүгээр сонирхоод надад би Facebook-ийн таймлайны чинь нэг гүйлгэж харж үзье гэдээ би бүр ингээд авч яхад цог тэгээд таймлайн гүйлгэсэн чинь амар гоё юм. Фрэш юм. Хүүхдийн хувцас сүү эсвэл ийм хөөрхөн цэцэг навч ерөөсөө амар гоё ирсэн. Тэгсэн чинь би ингээд минийх бол зүгээр ерөөсөө алт үүжил ерөөсөө ажил мэргэжлийн шалбараагаар. Тийм бах те. Тэгэхээр бид нар ингээд өөрөө бүрдүүлэх боломжтой. Фильтрийг гэвэл зөв бүрдүүлэх боломж хүн болгонд байна те. За. Тэгэхээр иргэдийн хувьд бол нэгдүгээрт өөрсдийнхөө news feed, social media, YouTube-ийнхаа feed-ийг, Instagram-ийнхаа feed-ийг өөрсдийнхөө хүрээлж байгаа хүрээллийг хайл болох цэвэрлээд зөв сонгоод блок хийх юм блоктоод игнортод тэгээ бас нөгөө мэдээлэлт шууд эмоцороо хандах биш. Тэгээ жоохон нэг бодох, дахиад нэг тунгахаа эсвэл бүр хит экстрим үдийг нь бол игнор хийх амар чухал юм байна гэж ойлголоо. Сэтгүүлчдийн хувьд бол редакцид өвч ер нь адилхан тий. Энэ тал дээр яг бизнесийнхаа зарчмаар ажиллаад төрөөс аль болох хоол байгаад яг иргэдэд хэрэгтэй ажиллах тусам бид нэр илүү их хандлт аавна. Илүү их attention цугларна. Attention цугларч чадж байна гэдэг чинь эн чин өөрөө value учраас энийгээ буцаага бизнесүүдэд зарах зарчмаар бид нэр илүү өндөр ашигтай ажиллана. Тийм учраас төрөөс хүлээтэй баг төсвөр байнгын ажиллагаатай зомби болох биш. Яг амьдрал жага медиа бизнес болж чаднаа гэж ойлголоо. За тэгээд Тамирахт баярлаа. Сайхан бацлаа. Баярлалаа. За баярлалаа. Баярлалаа. За тэгээд хэрвээ
таалагдсан бол YouTube дээр subscribe дараарай. Тэгээд бэл хэд шүү дээ. Тэр хонхыг дараагийн эпизодууд ороход, Норгийн бас бус бичлэгүүд ороход notification очих байгаа шүү.